Нөгөө тавгны юм хоёр юм уул боовны цараар нэг юм яотон тавьсан байдаг шүү дээ. Тэрийг унгаагаад нэг хулгай ингээ харахгүй юу? Тэр унгаагаад хулгай. Гэдэг тийж. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн ч юм уу, оройн ч юм уу, харахур шөнийн ч юм уу, магадгүй үүрийн жингэрч та энэ дугаарыг үзэж байгаадаг. Тэгээд өнөөдрийн дугаарын зочин бол Emoz Production жүжигчин Бэги маань оролцож байна. Бас дуучин шүү. Дуучин. За ингээд жүжигчин дуучин. Артын дуу. Ардын. За энэ удаагийн дугаар маань үндсэн одоо хоёр хэсэгтэй эхлээд манай оролцогч Бэги маань дуу хөгжмийн ертөнцид тэр тухай одоо түүний карьерийн тухай ярилцах болно. Дараа нь болохоор чиний кино, тайзны уран бүтээлүүдийн тухай ярилцах болно. Ер нь одоо манай Бэги тэгээ танилцъя л да. Танихгүй тий. Хамгийн анхны дуу чинь одоо хэдэн настай байв? Магадгүй 2 бах тий. За. Өч би юу яа. Чи нөгөө нэг гоц аяастан байсан гэдгээс эхэлчихгүй яриагаа. Бас юу юм бэ? Айгу сонирн байдаг. Байнгын ингээ хамт байдаг хүмүүстэйгээ тий. Ингээд нэвтрүүлэгт ингээд ороод ингээ ясаж бас сонирн л байдаг. Дөрүүлэг биш. Ток шоу. За ток шоу. Нэвтрүүлэхээр хөгшин шүү. Хөгшин шүү. Чи болохоор би бас нөгөө нэг хэр оргийн ток шоунд бас ороод байдгүй байхгүй юу? Ороод байдгүй. Ороод байдгүй. Ороод байдгүй. Тий. Тэрнээс ш урилга болсон дээ. Урилга бол ирдгүү л дээ. Тэгээд одоо Candy Talk Show-д орж байгаа. Түлхийх баяртай байна. За Бэгийн оржийнэ. Хоёр найзтайгаа ингээд хитэн цагийн турш юм ярьсан. За нэг цаг 30 юм За байна. стандар хэдүүлээ сайхан. Чамаг болохоор найз гээд цаг 30. Ер нь хүмүүстэй болоод цаг л ярьдаг. Анхаа махад бол нэг 20 минут яриад босоо явцсан шүү дээ шүү. Чи битгүүрчод нэг production шүү дээ. Нэг production-ы тоглолтын зочноор орж исэн Баярмаа дээр гэхэд ямар инээдтэй болоо та тэр дугаар тий. Яна. Одоо жамнэр энэ одоо инээдтэй болох юм болоо та. Савааш та юу яриад байгаа юм. Таванаас. Сая бол тэгээ хүмүүс үзчихсэн хүмүүс 2-3 удаа бол ингэсэн. Одоо л үзэгч ингэж үзэх ингэж. Тэгснэ Бэгийг хараад хин бэлээ. Дуучин хийж юу лээ юугээ зарлчваа гэх. Бичээхтэй хэн байдаг үлээ гэд. Бэги байна Emoz Production-ы жүжигчин. За манай Бэги болоод Emoz хэдэн онд орж илаа? 2018 онд орж ирсэн. Манай Emoz Production-ы хамгийн анх удаага бүгэ өгөөд сүүлийн удаа про бүгсэн цорын ганц жүжигчин Emoz Production. Тэр бол манай Бэги юм аа. Тэгээ про одоо их сонио. Тэр хөшөө гоё яг нэг нүггүй. За. Би ч тод санаж лээ. Тэр чамайг жаагаад шууд. Ой тэгээгүй шүү. Би яг уу за ороод нөгөө нэг пропон дээр бол нэг хуцсан шүү дээ тий. Хуцсан тий. Тэрнээсээ бол би хизээч ичдэггүй. Ичдэггүй. Яагаад иччихтэй юм тий шүү дээ. Би өөрийнхөө надад байгаа ганц уяасан. Ганц зүйл нь тий тухайн үед тэгэл темп гараад энэ одоо юу хөхтэй байлээ чи наашаа хүрээдэр яа юу чаддیں гэл тэгэхээр н одоо тий би одоо тэр продакшнд орохын тулд тий үнэхээр хараг ятсан аргаал хэрглэж байгаа байхгүй. Тэгээ тулсан надад юу вэ шууд дуулах гэхээр бас эвгүй байгаа. Тэгэхээр тэгээд хуцаал тэгээд хуцаас урааггүйс. Тэгээд хоёрт миний их ичдэг юм гэх юм бол би нэг тэр дээр ингээд нөгөө нэг номер ярьжсэн байхгүй. Дөнгөж орсон тий продакшнд ороод. Тий дөнгөж орсон одоо за амка жишээлбэл тий одоо дөнгөж орсон хүүхэд шууд тэр дээр уучлаарай байж та. Тэр бол нэрэ бас байж болох хамгийн өндөр амбиц байгаа байхгүй. Уучлаарай би нэг юм хийчих үү гээд. Тэгээд тэгсэн чинь нөгөө төл чи ингээ гайхаад. Тэр гомоо чи ингээ гайхаад. Энэ дээр нэг юм гомо хүн орж ирвэл яаж ийн гээл тэхгүй. Би тэгж асуухгүй гэсэн чи. За юу гомо мом. Тэгээ би тэр үед нэг юм гомо хүн болоод ингээд нэг эмхтэй дүр гаргаад тэрнээсээ би одоо хүртэл тэрийг бодгоор л одоо тэр чи яг нөгөө нэг цэл залуу насны гал төлөөр бадарч явахта Emoz Production-д про бүгжсэн тий. Би тэгтээ урд нь кинонд ч юм уу жүжигт ч юм уу хүмүүс про бүгж би ч про бүгжилсэн. Ингээд дуулах ч юм уу тий монолог унших ч юм уу нэг юм жүжиглэх ур чадвартай холбоотой юмнууд хийдэг шүү тий. Нохоо шиг хуцсан ер нь бол дэлхийд аягүй ховор байдаг байхгүй.
Тэгээд ер нь аюуас гэдэг байна. Хуцалж ерөөсөө их олон юмд явсан тий. Их олон юм. 3 сая инээдэр чинь бас хуцсан шүү дээ. Хуцсан шүү дээ тийм. Эмоц продакшн бас аль биесээр орох гэж хуцаж байгаа. 3 сая инээдэр хийж байгаа. Одоо ер нь тэгээд найз сая сүүлийн шоун дээр бас нэг хуцдаг шүү дээ. Цаал авсан тий. Цаал авсан. Одоо ер нь Чивтэй хуцаараа л гэдэг тий. Одоо ер нь хуцах уу? Хуцна. Цаашаага ер нь хуцсаар л байгаа. Цаа тайлтаж. Арай удаад байж тээ. Би ер нь найзууд дундаа одоо хуцсаар л байгаа. Маа найз нар ингээд хаяа суугаад ингээд ууж муугаад нилээ ахлахаар. Бэ янда. Өнөгч ганц сонсч. Би чи. Үнэхээр үү? Хүсэж байна. Асуудал. Тэгээд маа найзуудын нэг онгод гэх юм уу? Тэгээд тэрэндээ аягүй хөөрчнөө. Гоё шүү дээ тэгээд. Тэгсэн шүү дээ. Ганц юмараа хийсэн найзуудаагаа баясгаад явж байна гэдэг чинь. Тэгээ манай бэгийг ер нь бол хүмүүс ихтэй мэдэхгүй байж магадгүй нөгөө амар ичимхий шүү дээ яг үндэ. Тийм шүү дээ. Амар ичимхий тий чи. Бүр Нэрлэхүү гэж. Бүр ичимхий заа бүр ингээд бариад мэрэг Одоо ицсээр л байна. Ичээд бид нэр ингээд явж байгаад ингээд хөтлөө хийн. Тэгэн мод ингээд ичээд наа чи гингээ чи гараа энэ намайг заа юугаар хачаач явруу. Хүчил байдал эвгүй болох тэр нэг юм юу мэдрэмж надад илүү эрдэм юм шиг байна. Зарим хүмүүс одоо жишээлбэл чи ч юм уу те өөр одоо манай аагийн магийн ч юм уу тийм тоодгүй хүмүүс байна шүү дээ те. Одоо эцэг ах ч юм уу те ерөөсөн тийм нэг тоохгүй. Би бол нэг юм тиймэрхүү анзаарлтуудыг ингээд Гэхдээ ингээд яг ичих юм дээр ичихгүй заяо. Ичих юм дээр яади мади гэж амар зоригтой. За яг энэ нэг ичвэр биш юм байна гэнэ гол эцэг засчихэд яаваа юм татсан. Нэг өсөндөө ичихгүй юм дээр амар ичихгүй байгаа л те. Тийм үнэхээр ичмээр юм дээр бүр амар нүур хагацсан байгаа ч юм уу те. Тэгээд өгдөг байхгүй. Тэр би нэг өөрийгөө ингээ ботхоор миний комментийн үед нэлээд тэнэгдүү юм шиг байна. Бид нар нэг хамтлагаараа нэг нэвтрүүлгээр чи тэгэхэд байлоо нөгөө нэг эхнэрийгээ гэдэг байсан шүү дээ. тэрнэр ичсэн үнэ за. Үгүй тэр дээр би юус ичээгүй. Сонирн буугаас тээ. Би ч юм одоо тэр чинь нөгөө нэг аль үзэх вүлээ. Стар TV. Тэр чинь дүнгэж анхны дугаар واخгүй юу? Анхны дугаар واخгүй юу? 2-р 3-р ч дугаар байгаа. Тэгэд яг тэр миний алдааг ингэж шеэрлэжтэй тэрийг ингээ акцент пүүсэлжтэй. Өө тэр сошиал дээр явсан уу? Амар явсан юм уу? Ээ хүүрээ тийм үү? Тэрний доор хамгийн гол нэгсэн энэ залуу одоо амьд байдгүй байгаа гэдэг. Тэр нэвтрүүлэг баг тэргээрээ явсан болов гэж би боддоо шүү дээ. Магадгүй энэ танаа ток шоуч одоо миний бас тэнэглэлээр нэг юмар явчихж магадгүй шүү. Би тэрийг өстө тэгж явна гэж юусоо бодоагүй шүү дээ. Ямар тийм үү? Тэгээд наач амар олон тийм хүмүүс меншнтэй энэ стандараа эргүү мөргүү гэл амар гэсэн. Гэрлээ яаж хүлээж авсан? Эхнэр нь яаж хүлээж авсан? Манай эхнэр энэ гайгүй. Өстө гайгүй шүү. Өстө гайгүй тэгээд өнгөрсөн. Тий. Чи яг очиж аргалцдаг баха. Тий аргалцдаг. Харин наач нэвтрүүлгийн сонирхолтой болохын тулд паникнд ороод тэгээд энэ чи хүмүүс надад юм над руу чиглэж штэ тэгээд өнгөрсөн дөө. Маа эмоц продакшны сая эмоц 4 хот шоунд тоглолтын маань одоо төгсгөл хэсэг бас 30-40 хоног тоглолоо тий 40 мянган хүн үзсэн. Тэгээд бүгд мэдж байгаа юм ер нь бол маш гоё гал гарсан тоглолсон. Манай финал дээр манай Morning Star болдог маа бэги. Тэгээд үзэгчд бол мэдж байгаа. Тэгээд ер нь бол маа бэги би бас тэгж боддог байхгүй. Хэрвээ бэги ингээд яг артист чиглэлээрээ бас ингээд жоохон гүн лавшруулаад тий одоо юу гэдэг жүжигчин талдаа ингээд анхаарал цаг хугацаа өгөхгүйгээр яг тийшээ явуулсан бол бас одоо яг л одоо энэ хөдөлмөрлч одоо од болж гарч ирж байгаа энэ артистууд чиг бас тийм гоё харизмтай дуучин гарах байсан бахтаа гэж боддог байхгүй. Одоо ер нь дуу хипхоптой ер нь яг ноцолтой барилцаад ер нь яг хэр удаж чинь яг сонирхоод хэлсэн. Ийм байхгүй. Найзуудтайгаа ч юм уу тий эхлээс нь. Би чи оюут сурагч байхдаа надад нэг цусланд явах нөгөө нэг ирэх болтоод тий тэгэд би чинь цусланд яваад тэгээд ундраа гэж цусланд очиод тэгээ би тийчээ хэдэн хүүхдүүдтэй танилцаад өсвөрийн үеийн одоо хэдэн хүүхдүүдтэй танилцаад тэгээ би чи өөрөө багасаа дуулж хуурддаг тий тэгээд тийм байсан. Тэгээ нөгөө нэг цохиолын дуу муул дуулдаг гэсэн л та урлын үзлэг мүзлэгээд тэгэн гутлаа нөгөө нэг найзуудтай нийлээд нөгөөдөл чи хипхоп сонирхдаг. Би ч бас хипхоп дуртай болж эхэлж байгаа байхгүй. 2008 онд тий тэгэл за ямар гоё юм бэ гэ. Тэгээд хипхоп гэдэг юм тий хамтлаг болоод хэдүүлээ коммершл гоё дуулаад хайрын дуу дуулаад одоо тийм нийгмийн хар бараанд дууч дуулаад тий одоо тухайд Дайн банкын одоо талигаж Набах гэдэг байхгүй. Набахаас би
очиж жагаад багштайгаа очиж жагаад үг аваад тэгээд дуу муу хийжсэн тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгээд айгуу тийм дуун дуртай болцсон нь одоо ингээд одоогийн надаас мэдрэг надаас байнгын ингээд цухалцаж явдаг байхгүй. Байнга одоо жишээлбэл хамтлагийн тоглолт моглолт болоход бол дуудлал дээр бол одоо тэгээд би илүү одоо түлхүү тий. ажиллаад ингүүл зүгээр юм шүү, тэгвэл зүгээр юм шүү нэг санал бодлоо солилцоо тэг явдаг байхгүй. Одоо жишээлбэл би ч гэсэн одоо дуулах сонирхолтой. Артистээр явах амар их сонирхолтой. Хүсэлтэй байдаг. Одоо тэр миний дотор ингээд байж байгаа байхгүй. Тэр хөрсөн доор тий цухалцаад тэр миний одоо бүр амар гоё мөрөөдөл байхгүй. Одоо тэгээ би машин дотор бол би яг артист дууч. Алаадаг. Артист би артист машин Бернинг стар. Машин дотор бол би яг би дээр ингээд дуулцсан явж хагаад бүр ингээд контрол алдаа тий. Аяас насгараад. Тэр машин дотор чинь гэж дуулаад байж байгаа хажуудгийн хүмүүс ингээд гайхаж байгаа байхгүй тий. Гэхдээ одоо жишээлбэл одоо миний дуулах хүсэл ч юм уу тийм хүсэл тэгж амар гоё ундарч идэг. Одоо тэгвэл нэг юм дуулах юм момент ч юм уу нэг юм гоё юм гарлаа шүү тий. Одоо нэг амар гоё таалагдсан дуу хүн саналаад байгаа ч юм уу тий. Эсвэл нэг дууны амар гоё шоунд орох ч юм уу тий. Тийм гоё нэг юм хүнд нэг юм гоё момент таардаг шүү тий. Боломж олдоо. Тэгвэл яг тэр боломжийг шууд шүүрээд авахд бэлэн байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд яг дуу их боломж байна тий. Би одоо ингээд студ дээр очиод гоё дуу игээд, ая хэлгээд, клип хийх юм боломж байна. Тэгээ би нэг юунаас хайгаад идэв гэхээр энэ одоо жүжигчин байж те одоо бас дуулах гэдэг. Түрүүний яриадсан ичээд. Ичээд байгаа байхгүй. Түүнээс бусдаар бол одоо дуулмаар л хийж шүү дээ. Амар хичимхий бие амар. Тэгээ бас тэр юм нь бас фейлдчих болов уу гэ те. Гэхдээ гэхдээ ер нь бол бэгийн амар олон дуу байдаг. Одоо жишээлбэл манай нөгөө нэг коронавигийн үеэр гараа угаа тий ямар юу ягаа юу тэр дуучин нэр бэгийн тэр дууч амар хүн болгоны баг маамуна шиг болсон шүү дээ. Тий маамуна шиг болсон. Корона чи бүх юмны дараагийн тий. Тэр чи ковид үеэр тэгэл хийгээл амар гой дуунууд. Тэгээд бэгээд одоо ингээ гаргаагүй амар гой дуунууд байдаг заяа. Тэгэл найз гаргачихл та гэдэг юм гоо ерөөс ичээ гаргадаг тэр тэгвэл найз төгч. Найз гаргач гэдэг. Миний оролдож үтсэн ч юм уу тэгэл оролдож байсан те юмнуу зөндөөл байд. Аюу гой санаанууд. Гой дуунууд байдаг. Өнгө төрхтэй. Тийм иймэрхүү төрлийн дуу хийх юм бол Монголд хийх болох юм байна даа ч гэдэг юм уу те. Энэ дуучин иймэрхүү дуулчих юм бол гоё яах юм бэ? Одоо баг хөндлөнгийн юм судлаач болоод юм байшин тий. Тэр амар зориггүй байхгүй жоохон хичимхий. Тэр нь ингээд даваад идэг. Тэрнээс аяг мэдрэмж нь бол аяга гоё яагаад идэг. Бэгэд ингээ гоё хөгжилтэй юмнууд их юм болол юу шүү дээ. Би тэр заяа өмнө жил 100 гэдэг чинь 100 дулаахан байсан үед чинь намрын тоглолт юм байна тий. Би тэр нөгөө бэгийнх ингээ алтаа отох тэгээ манайхыг ингээл дайраал наваг авдیں۔ Би ч байктайсэн тэгэхэд ийм цахилгаан ямар байк вүлээ? Байктай гоё байктай байлаа. Тэгсэн чи тухайд мотивлаа зараад мопед мопедтэй заяа. Тэгээд ингээд тарж байгаа байхгүй манайхан бүгдээр ингээд тараал соёлын дүүргөний гадаа гарч ийл манай ах эгч нар ингээд зогсож ирсэн чи бэгийн наваг суулгацсан. Ингээд явснаа иргэснээ бензин дуусчихсан. Мопеди бензин штэ. Тэгээ бид нэр талбай дондор ингээд бензингөө мопед төрсэн заяа. Хүн харуулаа. Айгуу тийм 2 найз. Юм ярьсан те. Яваад байгаа юм. Яг үнэ ихэд бензин дууссан. Йоо тэгэхэд хүү харахад бол бензин дүүр. Зүгээр өөрөөсөө гоё ингээ хой байхад гоё яриа явж байгаа. Царай бол ерөөсөө дүүрэн бензинтэй. Би үхтлээ энэсээ тэгээд бүр алцганаал явсан тийм гэх юм. Хамгийн бол баяртай гэж явж бензин дуусаад бензиний түрүү Петровс дээр очсон чи тийм гахгүй шоёр бензин авсан байжсан. Өөр яа бензин дуусаад битээр шоолч тэгээд. Үхтлээ нэг маргааш мөр ажил дээр очив үхтлээ. Тийм л бүтлгөөч гэхэд ааш. Харин тийм миний одоо ийм темперамент айгуу сонь шүү дээ. Бас тэ нэг ийм ичимхий шиг нээлттэй юм шиг дуулах гэж байгаа юм шиг үгүй юм шиг жүжиглэх гээд байгаа юм шиг үгүй юм шиг. Одоо нэг үзэж байгаа хүмүүс бүр гайхаж байгаа. Дуучин шиг байна. Тэгэд нэг юм энэ залуу тэгэл дууны тухай яриад. Чи дуучин хэм бэлээ гэж бодоод байгаа юм бол. Хэм бэлээ гэд. Гэтэ одоо ийм байж та. Одоо шил дууч байгаа сте. Дуучин одоо болж байгаа энэ дуучид амар их тийм жүжиглэх тийм хүсэлтэй байдаг болов уу гэж би боддог. Тийм үү? Тэр нэг юм бас нэг
талд тийм хүсэл байгаа даахгүй тийм жүжигчний карьер гэдэг юм эхлүүлж үзхийсэн гэсэн бодолтой залуучууд амар их байгаа хаа. Би сая Солонгост байж байхдаа солонгосчуудаа ингээд уугаа сууж байхдаа ярилцдаг байхгүй. Тэгсэн чинь яхаа чи цомог гаргасан юм байл яг хаа. Од болохоос өмнө Тийм үү? бүр ингэж нэг карьераа эхлүүлэх гэж тэгэж амар зодтолцсон. Одоо юу гэдэг одоо тэр хүн гэхэд л одоо жишээ нь одоо яагаад жүжигчдэрээ бүр тултал явахаар шийдсэн бэ гэвэл шууд дуугаа орхисон юм билээ. За би ер нь одоо тий хоёр юм хөөхөр ингээд шууд цомгоо өөрийнхөө дууныхаа одоо тэр хүсэл мөрөөдлөө шууд булшлаад тэгээ шууд ерөөсөө эргэж босолтгүйгээр кино руугаа орсон байна. Тэнгууд тэр нэг хэд л одоо харизм тий одоо тэр нүд одоо тэр бүх зүйлээс нь тэгээ кинон дээр тийм хүчтэй байт юм болоо гэж бодохгүй. Яагаад миний түүхтээс ойролцол юм байна. Ихаа чи ингэнэ одоо хаадын хаад гэдэг шиг бүр оддын од гэж явдаг. Бүр ингээд цаг олддоггүй бүр ингээд одоо юу гэдэг зэрэглэн жүжигчин ч гэсэн бас ямар нэгэн байдлаар ингээд цаг олдоод ингээд ихаагийн болохоор бүр олддоггүй. Бүр зэрэглэл дундаа зэрэглэл гэж байна. Тэгэхээр би бас тийм ер нь бол нөгөө нэг мэдээж одоо жүжигчин хүмүүс ч хийж бүтээхийн донтой хүмүүс идэх шээ тий гоё юм хийж хийсэн тий. Бид нар бол за дуу ингээ гаргаад цомог гарах хүртлээ биш ядаж нэг гоё залуучуудын тухай гоё дуу мó хийчихвэл дуртай л байсан. Энэ гоё гэж авч. Энэ нөгөө нэг одоо дууны орон зайруу бид нар халтаа ч юм уу тэр цаг цэлийг булаах гал одоо тий. Тэгээд байгаа юм биш үү? Эцүү хүний амар хүсэл мөрөөдөл нөгөө тэр юмыг л юу яах гээд байгаа байхгүй юу? Зүгээр сүрдээ ярьж байгаа. Дууны орон зайг булаах гэж. Би ч бас зойрын морь эдрийг кино мэн тоглохоор бас уур үрээд. Уулаад явна гэсдэг хоёр юм руу салаад наач. Өөрт нь юугүй шүү дээ. Тэр чинь нөгөө нэг амар гоё хүсэл мөрөөдөл байгаа. Хүсэл нөгөө хийж бүтээхийн хүсэл байгаа болохоор дуурууч ордог жүжиглдэг те бүр илүү тэгээсэй гэж бодоод байгаа байхгүй. Бас нэг бодлоо өөрөө чадаад байгаагаа мэдээд байгаа байхгүй. Жишээлбэл Зориах бол яг тийм нэг дончтой шүү дээ. Нэг ийм зэвүүн тийм нэг инээдмийн дүрмөр дээр ингээл амар зэвүүн ингээл байж байгаа шүү дээ. Тэрийг өөрөө чадаад байгаа мэдээд байгаа. Джесси ах сүлдэхэд л хавц тэрэг мэрэгтэй амар тоглол дараагийн. Амар тэрнээс. Надад амар сайн саадгаа. Таандар хийхтэд энэ хөвсдгийг кино гол дүрдний явсан. Тэр чинь бас таанд руу цогтой байсан гэж байна. Тэгээ одоо репрутыг харахаар ингээ бүгд амар гоё ингээ жүжиглэх хүсэлтэй байгаа сте. Бүгд сонирхолтой тий. Тэгээд одоо таандар нэг торноос ирсэн. Миний охин дүү. Тэгээд би бас нэг Солтон Plus iPhone 5 гуцаад таандар намжсэн ингэ дуулна гэж юу вэ? Хийний гад. Чаддаг юм да тий. Гэтэ ерөөсөө ууралдаггүй шүү, тоглож байгаа шүү. Яриагаа гоё болох гээд. Жүк шүү. Хүсэл манад орж ярилцаад бадлж олно. Дуу гэснээс одоо бүр та бодолтой. Манай Баатархуу ахын дотор хүртэл дуулах хүсэл байдаг үл яах вэ? Зүггүй ах уу? Үгүй нэрээ. Нөгөө нэг чи яг надад бүр тэгж хэлжсэн байхгүй. Гэтэ одоо би яг хийж өгнө гэдээ амлцсан. Нэг дуу байгаа. Тийм үү. Одоо тэрийг нэг бодоод явж байгаа. Задлаад яах юм. Тэрийг одоо ингэ задлж мадлаад яах юм. Задлаа шүү дээ. Нэг уугаал ярина шүү дээ. Ямар төрлөн вэ гэдэг нь тодорхой биш байхгүй. Тэр онгоолохоор болчихсон. Мэдөө ингээд ахын энийг л ингээд дуулмаар байна те. Чи энийг надад хийж өг. Мэдөө. Ахын хууч Баатархуу ахын дотор дуулах хүсэл байна гоо. Баатархуу ахын тэр дуу нь бол Орос дуу байгаа угаасаа. Тэр ингээд ойлгомжтой. Орос дуу байгаа. Ингээд тааш зүгээр ингээд локал. Баатархуу ахын би энэ дэст амар дуртай. Би амар олон шүн ингээд ууж хонжохдоо бүр яг ингээд Баатархуу ахын тухай яриад найзуудтай би яг тэрийг тавьдаг байхгүй нөгөө Асинаса тэгээд тэрэн дээр хата тэр дууг ингээд бүх одод дуулж яхад яг Баатархуу ахын тэр хэсэг бүр амар гоё орж идэг байхгүй. Одоо нөгөө Баатархуу ахын нөгөө нэг дансаг баян амьдралтаа гэж дуулдаг шүү дээ. Ойлгооштой чи намаа гэдэг чинь зүгээр одоо ойлгооштой чи намаа гэсэн дуу шүү дээ. Одоо хүмүүс дуулахдаа ойлгооштой чи намаа гэж яг тэргээр нь Баатархуу хүрхсэн байна гэдэг чинь амар тийм харизм байгаа шүү дээ. Тийм. Янз нь штэ анаах ч бас л. Яга Баатархуу ах руу орчих юм. Баатархуу ах гэснээс Баатархуу ах. Амар хайлдаг болсон тийм. Шоуны хамтран ажиллагчаар шоу байдгийг. Баатархуу ах гэснээс Баатархуу ахтай хоёр ингээд гоё контент хийдэг штэ. Ах ингээ амар чаддаг. Эхэндээ би одоо нэг юм бүр ярий гэж боддог. Эхэндээ ингээд амар чадаад хар алуулдаг байсан шүү дээ. Сүүлийн өдрөөс алуулахгүй. Миний махыг арих чадаад байна. Тэрийн одоо нөгөө нэг юм алаан богоцтой одоо тэрийн батал
Юунаас эхлэлтэй вэ гэдгийг би ерөөсө яриаггүй явж байгаа За. байхгүй. Тэгээд бүр танах дээр л ярий гэж бодож хэлсэн юм уу да. Эрхэм мэнд үзэх шүү дээ. Энэ олон жилийн энэ За мэдээ хийх гэж шүү. энэ дайн энэ цус учир нь энэ цус тулаан. Эхлэх болсон шалтгаан гэвэл энэ олон шөнийн гомдол. энэ бол нэг түүхээс эхэлдэг. 101 цэцэг гэж жүжигэн дээр бид бүгдөө байсан шүү дээ. Тийм. Та хоёр ч одоо партнер байсан шүү. Тий, бид хоёр партнер те. За бид хоёр одоо аав хөө хоёр байлаа. За Байлаа. тэгээд би одоо нөө оргил хэсэг дээр те, жүжигийн оргил хэсэг дээр те. Аха. Зад буудуулаад өгдөг те. Тий. Тэгээд тэр дээр бол надад хөдлөх ямар ч ирэх байхгүй те. Би тэнд дөрөөсөө Өгцө цогц гэсэн юм шүү дээ. 1200 300 мөнгө зүгээр цогцол байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл нэг 5 өдөр явбал 6 дахасаа наваа. Мэнийгөө гэж ирээл яг миний суг руу гараа игээд. Тэгээд баатмын гарч ямар том Тий, аим бүдүүн. Тэгээ бүдүүн том руугаараа мэнийгөө гэдэг суг руу гараа ижээг тэр үгч харахгүй шүү дээ. Тэгэл ерөөсөө ингээл бач. Тэгэл ерөөсөө ингээд би хөдөлж болохгүй. Би өөрөө ямар их гжигтэй хүн блэ. Би ямар мэдрэмтгий ямар гжигтэй эмзэг хүн блэ. Тийм блэ. Тийм үстэй. Тэгээд тэр хоёр том гар суг руу орж ирээ. Тэгээд ерөөсөө гээ үйлэн гараа ингээд тэгээд текст хэлдэг шүү дээ. Тэгээд ардл чи үгээ хэлдэг. Тий. Гэхдээ их эцэг ах хүчээд би энэ олон жил яасан шүү гээл. Тэгээд тэр хойно бөө юм болж хугацаа гав гжигтэй л. Би ихний гжигтэлт бол яалчгүй гэд цочлтыг авч байгаа байхгүй. Тэгээ инех гэдэг яах гэдэг би ингээд бүр ингээд завжаа хазаа заяа. Үнэхээр инех гэдэг Имэглэж жүжигийн имэглэл нь яг яваад байдаг. яваад байдаг. Инеч юм бол тэнцээч бөө юм болно шүү дээ. Мигтэй. Нэг асаатай. Би тэнд инээж болохгүй. Тэгээ авч би ингээд нөө уруул хацчихдаг байхгүй. Хацаа тийм утал цус урсж байгааг нь мэддэг байхгүй ингээд ам дотор цус урсж. Цус урсж байгааг нь мэддэг байхгүй. Тэг гжигдээд тэг гарч ирлээ Баатар та яагаад бүгд гжигж байгаа юм бэ та чи чинь жүжигч юм биш үү чи өгцөн юм шүү дээ чи ч өгцөн юм гэдэг байхгүй наа. Тэгээд би ерөөсө тэрнээс тэнчэнээс хавуулаад хоёрын тэр цус тулаад хэлсэн байдаг. Тэгээ би амар хорсож байгаа шүү дээ. Яаж Баатар бахыг нэг чадчих. Яавал би ингээд бодож эхэлсэн. Тэгээ би сар ботсон байдаг. Тэгэхээр сар ботсон гэдэг нь би сар гэж хөдөлсөн баг. Тэг хүний хараа суг ивэршт юм бэлээ. Өнөр гжигдүүлсээр байгаа сүултээ бүр ингээд мэдрэхээ болж эхэлт юм байна. Суг өсгий шиг болсон байна. Мэдрэхээ бол сүултээ гжигдчихэл байна. Гжигдгээд байждаг. Тэнгуут Тэнгуут Баатар бах аргаа өөрчилж эхэлж байгаа байхгүй. За. Миний тухан дээр ирээд ингээд малгаагаараа ингэж хааж байгаа. Тэнгуут болоод Яа, хацар дээр толгой үзэгч мэдхгүй хааж байгаа. гэж ойлаад хацартаа толгой. Йоо тэгснэ. Чих рүү хилээ хий. Гэх мэтчлэн тэгэл ийм тулаанаас ийм одоо амар юмнаас л одоо битээ. хүмүүс чамаг Баатар бахыг ингээд чадаад гэдэг гэж бодож бодож чиг. ах бол гэхдээ цаана бол амар тий. Амар тий. Үнэхээр Далдуура тэр тэр алсуура олон Тэр жилийн туршлага гэдэг юм тийм. Хараа. юм те зөв зүгээр сууж байгаа. наана яг л хохирогч мэт ингээд Би бол наанаа бол ингээл те Наана бүх үзэгчтэй тэр өрөвдөх сэтгэлийг өөр дээрээ авч байгаа. хайрыг ингээд авц. Тэгээ ардаас нь чиний нуруулах хутга шаач. тэгээ одоо Манай томоо тийм л гоо. манай Баатар бах чи ингээд наа бэгэ чи ингээд сахилахгүй таар ахыгаа чадаад ах яг үнэхээр Баатар бах чи өөрөө бүр 18 дэх хүүхэд чиг байхгүй. Тайз майзан дээр өвөр Монгол болоод бид нэг юм ухаалтдаг гэдэг юм эцгийнхээ нөхөл өвөр Монгол болоод гэж ухаалтдаг байхгүй. Тэр дээр шууд гутлаа тайлж ирэл яг нүгүрэн дээр гэдэг хөл мөлөөг тавьчих байл бүр ерөөсө яг байж болох хүүхдийн тийм сахилахгүй юм. Тэгээ ингийн үедээ бол сайхан тэр хойгоор сайхан ах шиг яг тайзан дээр гарахаар энэ хүүхчиг болчихдог байхгүй. Яа тэр үед л нөгөө жүжигчин хүн яах хэвээр тий тайзан дээр Баатар бахын тэр сорилтууд амар гоё байна. амар сорилтууд нь Ингээ дарамт бол биш Тий, биш тэр тий. чинь сорилтууд энэ дээр яаж реакшн гаргаж яаж өөрийгөө авч те Тий, энэ гарч тайзан дээр яаж өөрийгөө авч сэвэрхэн орж чадах нь харъя л да чамаа гэж дандаа тэгж өгөөддөг байхгүй. тий тэр нь аяга гоё л доо тэгтээ бас тэгэл Тийм. Тэгээ одоо ингээд Баатар бах махыг тайзан дээрээс юм дээрээс ингээ хараад инхээр амар хайр үрээ. хайр хүрээ Хайр үрээ. сайхан сайхан Сайн уншөө, сайхан сэтгэлтэй. манда хүн шүү та Бас хорон хүн шүү, хорчин хүн шүү. цаагийн Баатар бахаар хорлуулж байна уу
хорлуулж ирсэн нөө. Баатар байх бид тэр чинь за Бэгийг яг продакшнд одоо орж ирэхээс өмнө бол Баатар байх би ерөөсөө яг 100% хариуцдаг байлаа. Яг сугны өгсөн ерөөсөө яг одоо яг цүнх өргөч нь байлаа шүү дээ бүр. Үнэхээр амар өдөг гэсэн. Би бүр нөгөө баригад явж байгаад нэг унгасны хэрэг дэрийг ялаа. тэрийг ярьдаг гэх юм уу? Тэгдэг байхгүй. Баатар байхын бүх юмыг даадаг гэсэн байхгүй. Тэгснэ нэг өдөр нөгөө нэг албарттай ингэж явж байгаад аялын тоглолтоор одоо хамтлагийнхантайгаа бөөндөө ингэж явж байгаад бүх юм л даадаг байсан чи тэгээд мэдээж хүн унгацгаар чи хүмүүс өө пүү бай химбэ гэмээр заавал манайхан эзнийг олж ийн шүү яаш шийтгэлийг өгжиж тэгжиж тайвшираад цааш тэгээд химбэ пүү па боллоо тэгээд би Баатар бах хүлээд авчихсан ингээ гифтээ очдог хамгийн арт тэгээд ингээл Баатар бах ингээ эндээс орж ирсэн чи би өөрөө мэдчихэв эндээс ороод ийш эндээс доороос ингээ цохол би тэгэл ийшээ явж байгаа. Тэгээд ерөнхийдөө урдаас пүүпэ гэх нь ойлгомжтой гэж үзвэл пүүпэ болоод урдаас нөгөө онгоц маань саваад буцаад наашаа орж ирж байгаа. Наашаа орж ир бүгд наашаа хараад би Баатар бах ингээд харсан. Аргал гэдэг байхгүй. Тэгээд би ууршаа хараад. За уучлаарай. Ста төвцөнгөө гэдэг. Өөхөө тэгээд яана цогтоо ваа. Намаа хараагаад тэрүүгөө үлзий ядаад тэгээд ёо штэ арай тэмдэг маа төвчтэй штэ наач маа соён штэ моё штэ. Амар бол нэг бицхтаа цуг гараад яач болдгүй юм гээд тэгэл угаасаа тэгэл карьер тэндээ унтсан тэгэл ингээд явж байгаа. Дахиад унгах юм да. Дахиад унгахтаа нөгөө нэг одоо юу гэдэг те шоудлын арын одоо хийх юм уу. Тэгэхээр бүр эвгүй орж ирсэн. Бүр амар жанр ямар ч ахтуу байсан ч аргалахааргүй тийм юу баг. Хайрын бус тийм юу байхгүй. Тэгээд пүү баг хүмүүс бүр амар ойрлоод явж байгаа юм чи. Тэгэл ах руу арсан чи дахиад аргал гэдэг. Тэгэхээр энийг бол чадахгүй гэсэн. Эзэн нь олохгүй байлгаж гүрэлж ягаад. Тэгээд цаг хугацааны дараа цаг хугацааны дараа үнэн гэдэг зүйл цаг хугацааны ихээр болд юм байлээ. Тэгээд дараа нь тэр Баатар бах өөрөө яриад тэгээд Баатар бах чи тэгээд үнэхээр тийм цагаах үе. Баатар бах намайг бол хардаа хорлох гэж намайг бол хардаа хорлоё гэж яг зүгээр тэр чинь сахилгагуутаад байгаа байхгүй тэр хөөхөн. Тэгэхээр намайг болохоор надад бас амар хайртай шүү дээ. Бүр амар хайртай болохоор намайг яг тэгдэг байх. А Бэгийг болохоор жоохон бас эр хүн шиг жоо үцгээд идэг болохоор нь жоохон албаар ингэж Бэгийн одоо зоргийг бадрааж те. Жоохон Бэгийг жоохон ингэж чамаар одоо ингэж ухалж ингэж юм гарах. Баатар хүү ах чинь Бэгийг авчирсан учраас тэгэж ингээ янз янзаар хорж тэрийг чи ингээ тайзан дээр ингээ байлгаж янз янзаар үзээд байгаа байхгүй тий. Чи одоо Баатар сахал хизээч тэгж ярьцахгүй. Цогтоо тэгээд би одоо тэгэл манай хамтлагийн Агийн Баатар ах бидэрт юу н аим байхгүй. Тэдэрс намайг авчирсан. Тэгээд продакшнд оруулж исэн хүн болохоор надад юу н байдаг бүхэл одоо өөртөө Эрдэнэсийн санд нь юу байгаа бүх юмнуудаа хэлдэг байхгүй. Заримдаа одоо ах чи ууш штэ. Тэгэл заримдаа миний дүү ахын дүү минь чи инг тэг мэг гэж баах юм ярьж байгаа түн харангуйтай чи хин бэ. Тэр мөрөнд бүр хамгийн бэст чи хин бэ. Бүрд би Бэг юм штэ. Би чамд хэдий юм хэлээ. Тэгэл аваад дахиад ярьж байгаад миний дүү юм байд урлаг гэдэг түн. Чим хогийн бацаа. Чи ер нь миний юмнуудыг тэр мөр хамгийн бэст дөө. Хайр хөөрхөн штэ манай ах чинь. Ястай зөөл. Тэгээ би нөгөө ахын хүс ингээл мууц үед ингээл хөргөж өгдөг байхгүй. Эрийг надаа. Тэг ингээл хөргөж өгөөл зогсоол харанхууд ингээл зогсоол те. Өөр нөлөө хоошоо ингэж байгаа л тэгэл ах унтцсан байхгүй. Гэж орилдог байхгүй. Аалнаа гэж амар орилдог байхгүй. Тэгээд босоо год гэж нэггүй. Год гэж босч ирэн зөв. Харин тэгнэ. Тэг би бол нилээ өөрөө ингээд хоошоо нуугдсан. Хэсэг тийчээ ингээд хараа. Тэгээд буух гаж байгаа юм шиг гүгүүч байгаа юм шиг. Тэгээд би ханаас нилээ би яалаач аа. Мөн тэр мэрэгүүд гэж тоглож муулах амар каптэйдэг байхгүй. Ямар солиод. Баатар бах би болохоор над нэг юм байд. Баатар бах би бол дэндүү олон шин оруулж гисэн. Тэгээд лифт нь 12-гээ хаачдаг. Өстой ингээд бөөндөөгээ суугаад ажиглыг ахыгаа хүлээгээл байж. Хизээж 12-оос өмнө уулт нь зогсдгүй байхгүй. Уул нь бол ихэндээ бол 11
мөч хоёлоо хөдлөхүүгээл нэг гоё яриад байж ин тэгэл энийгээл байж яг 11 ч 50 9 нохор ингээд баатар үүрээ тэгээ орно гэдэг бас яас амар хүс паста утгалсан чи ямар тоолхон блэ баатар чи ямар лагс үлээ бүр баатар хүн тийм махлаг харагддаг баг шүгүрдүү харагдаад яг ингээ өргөхөр бүр яхид хүн шүү Баатар бах биеийг нөгөө байкны ар сууж явахдаа би өдөрдөг гэж ш. Би гэдэг байкны хойтлын нөө дөрөв байхгүй. Дөрөөг байхгүй. Тэгээ би чи юм уу ягаад ингээд над мад руу ярихгүй байгаа марахгүй. Гүй одоо явах чинь хамт явъя гэдэг байхгүй. Байктай л явж байна. Байкны ард яаж явах чинь. За хамаагүй би сууя гэдэг. Суугаад ямдан дээр хөлөө тавиад эдлийн гинжний хамгаалтан дээр хөлөө тавиад тэгээд нөгөө байк чи хоошоо юм өндөр юм чинь. Ард суугаад тэгээ хоёулаа явдаг байхгүй. Тэгээ явахдаа Баатар багч миний ингээ мөрнөөс өргөчөөд хоёр мөрний цавцнаас гэж өргөчөөд тэгээд залдаг байхгүй. Ингээд хөдөлгөөн дундар явж байгаа чи ингээ зална ш. Тэгээ бити араас ингээ залаа тайлтаад яах гээд ингээ байгаа юм байна. Чи өөрөө бити ингээ хурдан яваад маад. Тэгээ нөгөө байкны уртлын нөгөө хүний суудлал руу аваач түрээд орд. Хоёулаа тэгээ ингээ чихэлдээд хоёр илгий хоёр юм. Тэгээ нөгөө ямданд нь аваачаад гутлаа төлчихөд байдаг байх чи. Тэгээ нэг орой ингээд суугаа явдаг байхгүй. Ажил амар үнэтэй гутлууд өмсөн. Тий, яжаад амар үнэтэй байдаг. Баалыг нь аваачаад үсгийг ингээд түлээсэн. Тэгээд Баатар тэгжээс нэг орой нэлийн хүүтэн болцсон байсан гэсэн чи. Юу яа би хонч сууж явъя гэдэг. Тэгээ гүй одоо даар штэ маар штэ гэж. Зүгээр би хонч суугаад явна гэдэг. Суугаад амар хүүтэн. Тэгээ би бүр хөлдөж өгч байгаа юм чи амар зузаан байлээ касктай Баатар багч каск байхгүй. Энэ үхний хоёроо явчих гээд. Тэгээ бид тэрийг цагдаа цосоодаг байхгүй. Цагдаа цосоосон чи Баатар яг ийм чигээр ингээд цогцсон. Чи на гавьятыг аллаа штэ. Йоо за ингээд энэ нэвтрүүлэг маань. За ингээд Бигийн бигийн орсон боловч Баатар бахын нэвтрүүлэг. Өнөөдөр манай оролцогч Баатар бах маань өөрөө төлөөлөгчийг явуулж одоо оролцлоо та бүхэн маань Баатар бахын зочны маань талаар илүү дэлгэрэнгүй явах Баатар бах коммент сэгэлээр асуугаарай. Яна бигийг оруулснаа зүр 60% Баатар бах. Бигийн тухай барыг юм ярьж шүү дээ. Одоо миний тухай ярья. Одоо чиний тухай ярья. Бигийн хувьд бол амьдралын хамгийн гоё кенди шиг мөчн гоё чихэрлэг гэгээлэг тэр үеийн яг аль юм бэ? Хүүхэд нас. Хүүхэд нас. Хамгийн гайхалтай өнгөрсөн одоо миний тэр дурсамж ерөөсөн миний ойлгоноос гардаг байхгүй юу? Одоо ингээл маагч ингээд нэг 2 давхар байранд амьдардаг юм 2 давхар 3 юм байранд амьдардаг гэсэн юм. Тэгэл ээж гэрт будаатай цай хийгээл. Тийм үү? Тэгэл шарвингаа хайраал. Тэгэл аав тэнд жинлеп гээд зургтны юг өдрөд юг сувгуудыг бахаар солиол те. Тэгэл би чинь нэг айлын ганц хүү. Айлын тий тэгэл ганц одоо нэг дугуйтай. Тэгэл дугуйгаараа гадаач тоглоол те. Хүүхдүүд саксны шидэн дээр тоглоол. Тэгэл цэцэрлэгт хүүхдүүд гүйдэг маадаг тоглоол те. Тэр л миний одоо хамгийн аз жаргалтай чихэр шиг өнгөрсөн. Тэр үе рүүгээ дандаа ингээ буцчмаар юм шиг санагдав. Тухайн үедээ тэгтээ яг байхдаа яг чихэр шиг байна да гэж бүрс боддгоо шүү дээ тий. Одоо ингээ эргээ бодохоор энэ хүүхд насластай гоё өнгөрсөн байна да тий. Хинт ч одоо нөгөө нэг загнуул зэмлүүлэх бүх юм дүүрэн байсан. Бүх юм дүүрэн их дураараа ингэж гоё өссөн. Тэгэхээр одоо тэр л ичимхийг хаанаас олж авав? Хамгийн анхны үнсэл чи хэзээ хэдэн үнсэлцэл гэх юм уу? За үнсэлцэл. Эхлээд хамгийн анх үнсэн хэдэн нас? Үнсэлцэл. Би чи ер нь их жоохоноос эхэлсэн шүү дээ. Тэгээ гүйдэг мадаг тоглол тэгэл очоод үнсэн. Тэгэл гүйж ахтал үнссэн тий. Биги чи манай хамтлагийн хамгийн шалиг. Яаж шууд ингэ шууд юм уу яа. Гэрлэг үерхий гэж одоо гүйжсэн тэр юу гоё ярьтаа тий. Бас үерхий гэж гуйс юм уу? Шууд гэрлээ ч юм гуйсан юм уу? Гэрлээ намайг гуйсан юм уу тий. Чи болоод ийм ичимхий хүн гуйгаагүй юм шиг харагдав. Үгүй би чинь тим юм дээр л ичихгүй. Хүчгээрээ гүгээд ахын харахаар гуйж авсан юм шиг харагдаад байна. Тийм ичихгүй гэдэг байна шүү дээ. Би одоо ингэ энийг ярих л туртай. Байгаль ярьж яадаг тийм. Бүр энэгээрээ битээр бүр ёстой нэг шоу хий гэж бас боддог шүү дээ. Алигээрээ одоо битээр түүхээр тий.
Түүхээр шоу Түүхээр юм уу? киноч хий ч юм уу одоо шил ямар нэг холбогдолтой гоё контент ч юм уу хий гэж айгүй боддог байхгүй. Түүх эхлээ шоунд ярьж. Тийм бол одоо бид нар чинь 4-р ангиас хойш нэг анги байсан тий. Тийм 4-р ангиас нэг анги байсан. Тэгэл би чинь ягаад ч юм тэр охиныг ингээл хамгаалаад ингээл гэрт нь хөргөж өгөл 4-р анги хөвгч тий. Гэрт нь хөргөж өгөл ингээл явдаг. Одоо 4-р анги хөвгтэй. Таны хөвг 4-р анги. 3-р анги. Одоо 4-р анги хөвгч гэрт нь ингээл хөргөж өгөл тий. Очоод гэртний юм зөөж өгөөл тий. Амралтын өдөр ингээл очоод ингэж байж байгаа л тэгэл бид хоёр одоо ингээл 2 хүүхдээ аав гэж болсон. Ингээ байж шít. Тэгэл одоо анхныхаа үнсэлтийг их нэртэй л зориулсан да. 4-р ангитай юу? 4-р анги Тийм амар явсан юм байна. 4-р анги бишээ. 4-р анги бишээ би 7-8 дугаар анги мангитал яг анхны тэр үнсэлт гэдэг юм их тий. Тэгээд бидний үнсэлт гэж би ч юм үнсчих гэсэн юм уу зүгээр ингэ зогсчихсон гид үнссэн юм уу нэг. Наач дараа сонсон байна. 4-р ангиас 7-р анги хүргээд өгсөн байгаа шүү дээ. 3 жил хүрээд. Энэ хугацааны үнсэлт 7-р анги гэдэг юм шүү дээ. Тий, энэ хугацаанд чи би чи бэлдэж байгаа шүү дээ. За. Тэгээ өөрийгөө бас бэлдэн шүү дээ. Тэгээ толтой бас сургуультай гэсэн юу. айгу нөө нэг бидний үед чинь нөө нэг солонгос кино айгу гардаг гэсэн тий. Тухайд. Тэгэл тэдэр маань болохоор ингээд юу яад юм бэ шүү дээ. Янз бүрийн хил амаа хийн гэдэг ч юм уу тий. Ерөөс хөдөлгөөнгүй тий. Хөдөлгөөнгүй байгаа. Тэгэд яг үнсэлцгийн өмнө тасраал тий. Дараагийн анги дээр ингээл тий. Тэгэл дараагийн анги дээр үнсэлцэх гэж тэр бас амар нөлөөсөн дээ бидний. Шууд хамаагүй Европч гэж үнсэлцэх юм байна. Энэ үнсэлт гэдэг бол айгүй нандин тий. Ингэж яагаад баг болох хэрэгтэй байхгүй. Эхнийх юу тий. Хит төгч жагаад баг болоо. Тий. Тэгээд дараагийн хит хонжоо сарын дараа мараа дахиж төхөөд мөхөөд гэдэг тийм юм бидэр тогтсон байсан байхгүй. Тийм учраас яг тэр солонгос кино шиг л тий. Тэгэл бэлтгэж байгаа л ойртол айжмаар ойртож байгаа л тэгэл өсто мангар удаан ингэж зогссон доо ариж ингэдэг л өсто юм бол хил байранда юугаа ч яах вэ? Юу ч хөдлөхгүй. Ямар ч юм хөдлөхгүй яг л тэр байранда 34-р ангийг яг тэгэл авчихсан уу тэгэл гэдэг. дууссан шиг тэгээд Яг нөгөө нэг солонгос нөгөө нэг киноны нэг юм монтаж үүдэн шүү тий. Уруул яваад холдоод ингээд ойртол нүдний хар цар яг дэрэн шиг өөрөө яг дотроо тэг чинь монтажлаад тий монтажлаад тий тэгээд хамгийн сүүлд нь бүр аргагүй ингээд ойртож хөлл үүсэх хэрэгтэй гэл тэгээд гэрлэл ихэд нүдэ анаал хөлөө өргөөл тий. Шоуны хамтран ажиллагч Мина. Өргөөл хойтлохын нэг хөлийг Тэгээ хэлэхгүйгээр юм харцаараа ойлголцсон. Харцаараа л ойлголцсон шүү дээ. Тэрийг үзчихсэн ингээд шууд одоо тэрийг ингээд үздэг болчихсон. За тэр үерөө шилжчихцгээ. Одоо бидний дээр амьдарч байсан газар тэр орцон дотор ингээд сэлцэн юу гэдэг шүү дээ. Би сая сүулт нэг очиж харахад байж л зүрх сэлээ те үсэг мөснүүдээс хийлээд үрд мөдгээ бичсэн. Тийм орцон дотор байж л. Бэги хэр романтик хүн бэ? Би чин зайсангийн хажуу тал дээр зүрх хасааж байсан гэхээр тэр ойлгомжтой ойлгомжтой. Зүрх хасааж байсан ойлгомжтой. Хэдгээр ангид үүсчихсэн 7-р ангид үүсчихсэн ойлгомжтой. 4-р ангид хүрэл ойлгомжтой. Та бодлоо гэрийнхэн бүх хүнжил утсыг би өөрөө ингэж хайчлаад ураад тийм үү. Тэг ингээд ороогоод ингэж бөөрөнхий болж сүлжээд зайсан дээр те одоо манай гэрийнхээ даавнууд манай ч ингээд долуулаа заяа. 7 хүний одоо нөө хүнжил утсны даав ч бас овоо урт боллоо. Тэгээд тэргээр чи сайхан ингэж тойруулж байгаад оройн сайхан бензин авцсан. За хаанаас тэр хүүхдүүд бензин олцсон. Бензин авцсан. Тэгээд бензинээ сайхан ингэж жагаад гэрлэг те автобусанд буугаад чи хаана явна? Тэр явж байна. Хасаа. Бүрхэл зүрх хасаж ирсэн. Тэгэл оройн очоод. За оройн очоо юу болсон? 7 хүнжил гоцны даавгүй. Тэгэл өөдөөс тэгээд төмөр тэгээ шалны мод зод гэл баах юм орж ирээ. Тэгэл бид нар тэр оройн күрт мөрчгөнд өмөрөөл тэгээд одон залах ганц хүмүүс байхгүй шүү. Ганц хүнийхээ даавуугаа шатахаар жижигхэн зүрх болчих гээд байдаг. 6 хүн цаана хохирчод байдаг. 7 хүний даавуу сайхан авч байгаа шатаагаад тийм амар романтик үстэй. Хайр дурлалынхаа төлөө хэр зоригтой вэ? Би 6 хүний даавуу шатаасан ойлгомжтой. Гэрийнхэн гişүүдээ бүх хүнжил гуцсыг шатааж ясаа гэдэг. Даавуугүй хонуулжсэн. Хэдэн үе 6 хүн ойлгомжтой. Үнэхээр хайртай юм байна уу? Үнэхээр хайртайсэн юм байна. Үнэхээр хайртайсэн. Үнэхээр бас романтик. Тэрийг хараад яаж байсан? Реакшн ямар байсан? Тэгэл Ойлж гэрлээ одоо тэгэл баярлсан. Нүдэ анаал
хөлөөрсөн үү? Манай хүн чинь бас айгуу тийм өөрөө бас айгуу романтик. Гэрлээ бол одоо ч амар романтик. Өөрөө ч амар романтик. Үгүй бодолтой. Миний төрсөн өдрөөр л баахан лаасаагаал доор бас зүрхээр бас асцсан л. Одоо Өсөөс энэ тэнд зүрх хасаал. Бид хоёр чи ерөөсө 7 дугаар ангиас хойш яг оюутан хүртэл дандаа л зүрх хасааж явсан шүү дээ. Зүгээр янз янзаар Янз янзаар хасаасан. Чи нэг удаа зүрх хасааж ирсэн үү? Миний бол инээ юм гэж яа. Энэ авдаа ингэсгээд Оройт шүү. Юу даав та зүрх мөрөө. Хороогараа тус нэг хоёр яаж байгаа гараар ингэж байгаа дээгүүрээ нэг нилээ ярь таалгаар одоо бас би нэг гой зүрх хасаа гэж бодоод байна. бодоод байгаа. Одоо бас хаан том талбай Одоо эмоци хамаг юм аа шатаач байгаа юм. тийм бас даавууга цуглуулж байгаа. Тоглолтын овцсон тааш шүү. Йоо тэр надад бол тэрний орой очиод яг ээж аав хоёр л амар хайрлаж байгаа шүү. Удам залгах ганцхүүгээ би гэрүү бүр хэр халтаадгүйсэн гэж байгаа байхгүй юу. Тийж оройс таачаа тий. Юу удам залгах хамаагүй бол. бас одоо хэдийн чиний одоо ийм их зүрх болж байгаа ч гэсэн бас хаяа бас нэг зүрх унтахгүй юу байна гэж. хүүтэн одоо юу гэдэг юм бэ? Чимдаантай гарах. Хаалга саваад чимдаантай гарах тийм юу байсан уу? Хаяа бол ингэж мөс цуглуулж байгаа зүрх ингээд ягаад нөгөө нэг мөснүүд хөлтөд бодлоос байл. Би ч одоо чимдаанаа яасан шиг авч гарууд. Кам байсан уу? Байсаа. Сайхан. сайхан даа гэж. Жижиг ахт манай хурш бас чимдаантай гардаг би бас хайсан. Тэгэхээр би бас нөө хүмүүсээс асууж чадахгүй. Бид бас хүмүүс хэлэх гэсэн шүү дээ. Бид яг байдаг. Бидний яг угаасан нэг авчих гардаг чимдаан мөсөн нэг юм тий. Чимдаан байдаг шүү дээ тий. Сүүлдээ миний ч олон давтаж байсан. Сүүлдээ сурцсан байл шүү дээ. Яг кино шиг лав. Тэгээд дата яг хэлдэг үгээр таач. Манай хүртээ явчихсан уу? Ах явахтаа өчнөө дүмэлтэй Тэр анх яхад чи ингээд эвлж өгдөггүй ингээд юм багтахгүй зарим нэг нь үлдэж мүлдээд ингээд одоо бол зүгээр яг өөртөө ороод юм. гэдэг анх бол ийм нулимс мүлмэстэй байдаг гэсэн чинь бас ингээд тий. Хөө. ингээл тий. Одоо тэгтээ сүүлийн үед бол юм авч гараад чи. Одоо ч байхаа. Одоо бол зүгээр сүүлийн үед бол гарах шаардлагатай бол ганцаархнаа гараад тэр өөр машин тэргэндээ жоохон байж байгаа буцаад орд үлдсэн. Би ч бүр одоо бүр гарахтаа хүртэл баг тэр гарах яг тэр уур амьсгалаа нөхцлөөдлөө хараад за би баг тэтэд 3 хоноод ирэх юм байна да. Баг тэр нь одоо ойлгомжтой болчих болсон шүү дээ. Уулам л том хүн болж байгаа шинж рүү ороод байгаа юм тийм. Лифтэндээ суугаад нэг давхар хүртэл тэрүүгөө орнодсон тэгэл. Тэгээс буцаад гарч ирээ авчаа. залхаллаа гэдэг. Ороод ирэж хүүрнэг мессеж бичиж тийм. Би бичихгүй бол залхахгүй тэгэл. Анда хаалгаа гэдэг. Одоо нэг 1000 ингээд гарсан ч тэгэл буцаал ингээл ямар ч хүн буцаал авчих шүү. Угаасаа л эмэгтэй нь 3 чи эрэгтэй 4 чи 2 юм дүрс чи эвцэлдэх гэж бас нэлээд юм болно тий. Ер нь бол тийг 20 хэдэн жил 30 хэдэн жил амьдарсан хүмүүс ч гэсэн эвцэлээгүй тохиолдол байдаг. Та хоёр одоо хэдэн жил болж байгаа гэсэн үг тэгэхээр чи. Тэр чи одоо 4 ангиас хойш хэр чинь. Яг өөрсөн юм бол 8 дугаар ангиас хойш өөрсөн шүү дээ. Яг албан ёсоор одоо чи надад өөр хийж. 4-өөс 7 дугаар анги чинь хүрээлтэй хүн юм уу те? Хүрээлтэй анги хүн. Үснээс хоошоо би хамгаалагч те. Тэгээд 7 дугаар ангид нэг үнссэн. Тийм. Дуудуугаа та хоёр ингэж хүргүүлээд нэг чимэг үнсэн яасан шүү дээ. Хартаараа тэр чинь бол нээж одоо юу байхгүй. Тэгэл одоо тэрнээс хойш тэр чинь нэг бараг 20 хэдэн жил болж байна уу? Хөө яа. Одоо 20 хэдэн жил очихоор чинь тэгдэг гэж шүү дээ. Одоо ингээ гараад машин дотор орж ирээ тайвширлаа. Буцаа юу ч болоо юм шиг. Хөө харин гаднаас хүн саад ороод ирдээ гэлээ. Буцаа тахуу хаваад орсон. Төвшин 6 дахь мэдрэх үү ажиллах. Уурлах гад энэ удаа. Уурлах гад энэ удаа. Бүгд мэддэг болсон тий. Ингээд гаргадаг болсон шүү дээ. Өөдөөс ингээд янз бүрийн энерги нуугч. Хөө гэ. Тий. Чакра одоо илүү мэдрэхгүй 6 дахь мэдрэхүүтэй болчихно юм уу? Тэгтээ нэг амар эмгтээчүүд л амар ааштай яваад идэм шиг. Яг үндэ та нар ч гэсэн өөрсдөө амар ааш нь олдохгүй тийм момент тийм үе би заалаад үгүй. Би заалаад үгүй. Чиний амьдрал би дахиж хизээж ингэж ирэхгүй. Тас хаагаад аваа авчлаа. Гэхдээ шүү дээ одоо яа тэр өндөр дээрээс сүдээ юм болт юм уу? Гэтэ ер нь бол ингээд 20 жилийн дараа чи би зайлаад байна. Би зайлаад яваад өгчөө. Надгүй амьдраа. Болно. Мөр хөөё. Сөрбриз лагаавчлаа.
Харин тэр айлхгүй. Битүүрийн ингээл амар удаан байсан чинь болохоор юу биш байхгүй. Амар тийм аста хөөх гэдэг өчнөө ийм зөндөө ийм түүхтэй хүмүүс амар их байгаа. Бүр жоо одоо жоохносоо бүр жоохносоо тий. Одоо Агийн долчмоо ирсэн цэцэрлэгээс амтч гинүү те. Тийм шүү дээ. Би цэцэрлэгийн зураг нам байдаг ч юм уу те. Тийм бүр цэцэрлэгээс хамт байсан ч гинүү. Агийн долчмоо ч баг муу ялгаагүй 20 л юм биш үү те. Тэгтээ бас тэр ч бүр 20 идэм шүү. хаалга савлтнаас 7 8 жилийнхаараа шийдэж шээ. Агийн ч бас тэгэж чи бас хоёроос арай гайгуудаа л орж байгаа юм. Токсик юу ч бас янз юм. Янз. За үзэгчид минь янз. Янз шүү. Тэ зөөлөн байсан аа. Ер нь зөөл натгаа иддэг те. Зөөлөн хатуугаа гэдэг одоо л ойлгож байна та. Тийм шүү дээ. Зөөлөн хатуул гэсэн мөлий тий. Ер нь бол тэгээд одоо ер нь бол бид нар зөөлөрж байгаа шүү дээ. Эхнэрийн дээр гарна гэж нэрээ бэдгүй. Гарна гэж бодоод. Энэ нөө нэг гэр бүлийн юу юм уу те. Энэ ч нөө гэр бүлийн сэтгэл зүй те. Гэр бүлийн хаалга савал ток шоу. Таны савалт хэр вэ? Бид нар чи ингээд гоё ингээд найзлаад гэр бүлийнхээ ингээд амьдралыг яриад маргаад яваал тий. Ингэж муудалцаа тэгэж сайндаа тийм гоё юм болоод гэл нэг нэгнийхээ жаргалтай зоолтой бүхэл үеийг хамтдаа ингээ ярилцдаг болохоор бид гурван хувьд бол айгүй дотн байгаа байхгүй. Хин хизээ ямар үед савалт хийх вэ? Тэр үед нь зарим үед ингээл эдрийгээ сонсоод бас бид нар чи хэлнэ. За найзууд наач чи бол худлаа ш. Чиний буруу байна мэн гэл тий. Бигийг бас нэг удаа тийж оруулсан тий. Тийм шүү. Бид нар чи одоо ингээд 30 минутын одоо нэг цагийн сэтгэл зүйн зөвлөгөө одоо 3 саяар авч яхаар энэ эдтэйгээ уулзаа те үнгүү те яах вэ ийхүүгээ гоё ярилцаад одоо би сая ингэж бодлоо эхлэх юм одоо бид нар чи ингээл нэг хамтлагийн ингээл хүмүүстэй хоорондоо л байнга л юм ярьж идэг одоо юу ярина гэсэн чи ингээд мангар хурдан ингээл цаг ингээл өнгөрөөл айгүй сэдв бас байж лээ байлгүй яах вэ. За бэгээ юу хоол хэр хийдэг вэ? За стаст миний ганц чаддгүй юм чил тэр дээ. Сонирн байгаа тийм үү? Харин одоо наа бүр энэ маань бүр одоо хүнд асуудал болж байгаа шүү. Тий. Наа хоол хийж чаддгүй. Хамгийн сайн хоол хийдэг хоол. За ер нь бол нэг гурилтай шүлмэл шүү. Стар бол тэгээ бодлоо. Ер нь хоол хийж чаддгүй эрэгтэй хүн ч одоо сүүлүүд баг хамгийн муу эрхүү болчих гээд байгаа шиг. Бахаар нь одоо худлаа ярьдаг ч юм уу чадна гэдээ ярьчихсан. Худлаа ярьж чадахгүй болохоор одоо за би бол яг хоол хийж чаддаг байхгүй. Яа тэгэхээр би чинь амар олон эмэгтэй хүнтэй өссөн. Игч байна. Хоёр эмэгтэй дүү байна. Аас хоолнд гар хүрэгдүү байсан байхгүй. Гэрлээ бас хүргээгүй юм тий. Гэрлээ бас өөр амар сайн хоол хийдэг. Гэрлийг хоол сайтай. Тийм учраас би өрсөн нөгөө хоол би одоо ингээд хоол хийгээл сэтгэлээсээ зөө бүр хормогч зүгөө зөө. Хоол хий. Яагаад би хийж чаддгүй тий. Хормогчоо зүгэл тэгэл бүр солиор зөө. Тэгээд бүр бичлэг үзээ зөө. Ийм өндөг ухаж байгаа тэгж байгаа ийм төмстэй нэг ийм шарвин хийх гээд дотор нь өндөг тэр бүр ингээд түүлч мүлээ бүр илгээр авч байгаа байхгүй. Тэгэл тийм хийх гээд ингээд бүр ингээд хичээгээд болохгүй байгаа байхгүй. Тэгэл хүүхдүүдтэйгээ хоол игээл цаахан ингээд үнгэл аав энэ заваар хоол байна гэж тэгэл яг энэ заваар байна гэж тэгэл за асгая гэж тэгэл асгаал тэгэл одоо ээжийн эртэл тэр хоёр тэгээд нэг юм бэлэн бүтээгдэхүүнээр ингээд харгалдаг байхгүй. Тэгэл яг бүр шаардлагатай юм бол нэг шүлтэй хоол мол бол хийчихнэ. Хоол бол үнэхээр явдаг юм байна. Хормогч ивэл амар лаг хоол идэг ойлгоцсон биш үү? Хормогчоо зүгэл эхэлдэг байхгүй. Тэгэл фейлдэг. Тэгэл ерөөсөө нэг ингээд гаднах тотнох ажлыг бол сайн хийн би. Мод төлөө хаглах тийм баг. Нойр малтаа авчихдах. Ор гүнжэл. Хүнжил гутсын даав хулаад болоод гэдэг. Тэр юм дээр бол илүү байна. Гадуур ажлыг бол сайн хийчихнэ. Тэр галтгооны ажлыг л үнэхээр нэр явдаг. Бардгаа. Тэгээ нүг ээж аав те одоо эгч дүүнэр хүрдгөөсөө тэгэл залгамж халаа манай эхнэр аавал бас хүрхэхгүй те тэгэл ингээл сурагч. Романтик талах өөр л явцтай хоол мол хийхгүй. Романтик гэж үтсэн. Үтсэж байгаа. Өнөөдөр хоол хийн гэдэг. Гэтэ лаасаа. Хэлбэр аягүй сүрдээ те. Юм асаад юм. Заавалч нэг юм аслаа ч юм уу зүрх ч юм уу нэг юм асаах хэвээр. Зүрхээ асаагаал, лаагаа асаагаал те. Тэгэл
Тэнцэн хийгээл тэгэл тэргүүр чи хатгаа аваас өрсөн утаа гараад гэлдэг байхгүй. Дэлбэр. Би шүү гараад тэгэл манайх тэр чи за чи чадахгүй байна аль би хийгээл тэгэл хоолн дээр бол үнэхээр тийм ээ хөөрхий. Хөөрхий өөрийгөө тийм өөрийгөө хөөрхий. За болох. За охинтой болох хүүтэй болсон. Тэрийг ярьдаа. Одоо юу гэдэг бас танаа охин ч юм харахад би бол хүүхд нэг амар хүмүүжлэлтэй хүүхд нэг өөр өдөг шүү те. Аюу хөөрхөн те. Бүр танаа охин бол бас надад яг одоо бүр амар хайр хүргэн юм билээ. Тэгээд би одоо бас тэгж бодохгүй. Би одоо бүр жижиг шүү дээ 3 4 настай охин мал намайг тэнэг болгоод би тэг хаяа бүр ингээд хайр хүрэг баг заримдаа баг өмөлцөхгүй байгаа юм чи. Тэгээд тийм мөч одоо байсан байлгүй. Тэрийг нэг хуваалцаж. Миний охин яг нэг тэгэхэд би бүрстэй яг тэгж санагдсан гэдэг ч юм уу тий. Одоо мэдээж одоо хүүхдтэй болно гэдэг бол бидний хувьд аюу сонь ч юм шиг, цохилт ч юм шиг, тэ одоо гайх ч юм шиг, хайр ч юм шиг тухай тэгэл айгу ингээл шоконд оруулан үрд юм л. Эхний хүүхдтэр бол, хоёр дахь хүүхдтэр бол би бол ингээд яг ч юм хүү гэлдэх юм бол амар баярлаа л тэ ингээл реакшнгаа шууд ингээл баг үл гайдаж байгаа юм шиг тэгжсэн. Тохиолдол. Манай охины хувьд гэх юм бол яг манай одоо хүүхдүүдийн хүмүүжил ч юм уу одоо боожилттэй тэр бие даах чадварыг бол одоо цэвэр ээж нь гэдэг. Одоо ээж нь одоо тий тэр одоо нэг бие даах чадваруудыг дандаа ээж нь олгодог. Тэр манай хүн ч одоо номын хүн шүү дээ. Одоо номын хүн тийм учраас дандаа юм номоор тэгээд хүмүүжүүлдэг. Би болохоор нөгөө нэг зөвлөгөөнүүдөө ингэж болохгүй тэгэж болохгүй гэдэг зөвлөгөөнд манай хүүхдүүд ингээд хүмүүжлэлт айгуу зөв явж байгаа болов гэж би бол ингэж эцэг хүний хувьд аав хүний хувьд гэж боддог байхгүй. За манай хүүхдүүд зөв замаар яг зөв гэж хүмүүжиж байгаа юм байна да гэж ойлгож боддог байхгүй. Одоо манай охины одоо бүхэл эмэгтэй хүүхдийн бүх одоо үйлдэл хийж байгаа тэр үл зүгээр л хайр. Тийм бүхэл тэр хайр гэдэг байхгүй. Одоо жишээл би охиныгаа амар их тийм хайрлж идэг үе юм бол манай охид нэг урлагийн үслэгт орох гээд тэрэнд бэлдээд үүсэх гизэг тэр цэцэг чи өөрийгөө бүр ингээд туслаад ингээд өдрөө ирэх тусам ингээд хөгжөөтэй ингээд ингэж яхад нь л өдөр болгон хайр хүрж идэх байхгүй. Тэгээс яг энэ үе тэр үе гэсэн юм байхгүй. Тэр мөч болгон хэрвээ хадгалагддаг бол би ингээд хадгалж аваад өгсөн хойноо мартаж санаа штэ бид нар чи өгшөө тий. Тэр үедээ бүгднгийн тавиад үсгийн сан гэж боддог байхгүй. Тэгээд хадгалж авах үздэг байхгүй. Үсээ самнаж явах та. Тэр янз бүрийн авир гаргаж одоо манайх амар сонь болон зав. Джим Керригийн одоо жүжиглэлт байдаг шүү дээ. За. Одоо гэдэг хүмүүс мэддэг байхгүй. Бус үедээ сайн байна уу гэдэг ингэдэг зөв ингэдэг. Амар дарах. Бус үедээ яг Джим Керригийн стил байхгүй. Тэр ийм галтгоо юм хийж мэж байгаа ийм trap hip hop юм шиг бүр юм амар сонин. Чичтэй ямар амар бигээд хятад дуу юм уу? Одоо нөгөө хятад хэлний сургууль хятад дуу юмнуудыг гэж айгүйх дуулж муулдаг. Тэр хүүхдийн ертөнц бол тэгэл үнэхээр гоё юм. Одоо манай нөгөө хүүгийн бол мэдэхгүй байгаа шүү дээ. Шоуны хамтран ажиллагчаар Бөөндө Карго. Юу вэ? Яа, стүгчтэй юм аа. Инээж ордог нь манай цогтойгийн уламжлал. Инээ дээр ордог юм тийм. Инээ дээр ингээд тасраад орохдоо инээж ордог. Энэ нөгөө нэвтрүүлэгт ямарваа нэг ийм концепт гэж байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь манай цогтойгийн надад тавьж байгаа шаа. Тэгээ инээж орно шүү гэж. 3 2 1 Сайн цогноос гэдэг дог шоу мөн гэдэг. Тэгээ яасан гинэ. За найз нөхдүүдтэй нэг шоулж ирсэн нэг ганц паян яриач одоо юу гэдэг бүтлгүүд бол байж л идэг шүү дээ одоо. За худлаа яриулсаа бүгдийг ч мэдчихэж шүү. Одоо жишээ нь маань бид тэгж одоо яаж ирсэн чинь манай нэг найз тэгээд шиг. Тэгээ яана одоо ч одоо яг бацаан бах үе юм уу? Өө ямар ч хүчтэй гарсан ярих. Би ч юу яараа ийм шүү. Би нөгөө оролт гаралтай амар багтаа хүн шүү дээ. Яа тийм болсноо яаж. Оролт гаралт ихтэй байсан үуч байхгүй ерөөсөө. Ихтэй байсан үе байгаа шүү. Байхгүй нэрээ. За болоо. Оюутан байж захтаа ч гэсэн би ч оролт гаралт ер нь багтаа байсан зэ. Одоо ингээ харах юм бол намайг ер нь баар мааранд харсан тохиолдол ер нь амар ховорхон шүү. Би зэ бааранд хуруудаад яаж ийснэ ярьдаг. Яалаа. Бааранд зэ хараа. Ажлынхаа шинэ жилээр л би ордог. Төрөө жил амар ууж муугаал те.
Би одоо нэг уудаг төрлийн хүн биш те. Өөрөө нэг эко гэж. Уухтай гол юм биш байхгүй. Одоо чи би ч ингээд нөгөө бааранд орох тийм дуртай төрлийн хүн биш байхгүй. Тэгээд нөгөө түрүү жилийн шинэ жилээр манайх нөгөө шинэ жил хийгээ тэгээ баар орохгүй юу? Залуучуудаараа минт орохгүй юу? Тэгэл минт ороод гэсэн чи бэгийн ингээд би бол нэрээс ямар жоохон шууд найр надад томордог байхгүй. Би угсаа ам штэ. Угсаа амаараа штэ. Би угсаа тэрийг мэдчихэж байгаа бити худлаа яриад гэсэн. Өө нэрэ мэрэ хойлоо юу хайчил даадаад хэрвээ би хожигдох юм бол чамд энд байгаас нэг залуу зааж өгч чи очиж шууд нэгэн тэр очиод өө сайн уу мэн үгээл танилцах юм. За тэгээ. Тэгээд би чирээ чи хожигдох юм бол би чамд нэг охин зааж өгч чи очиж танилцах гэдэг байхгүй. За нөө чи өөхөн амар хичээгээ би мэдчихэж байгаа штэ өөрийг. Тэгэл гэсэн чи хайчил даад хожигдож байгаа байхгүй. Тэгэл би тэнийг энэ цаан болно штэ амар хөөрх охин бүжиглж байгаа. За миний тэр охинтой очиж танилцчихаа гэл. Тэр чи зүгээр танилцгээл гэж байгаа шүү тий. Өө сайн уу би тийм юм уу гэл. Тэгэл яа гэлөөж амар хичж байгаа. Чадахгүй зэ. Тэгэд би очоод ингээд тэр охины дуудаад өө сайн уу манай нэс танилцыг инегээ хилээд өгье. Чи тэгвэл ингээд шийтгэлийг биелүүлж байгаа байхгүй чи. За тгий мигээ очоод тэр очоод нөгөө охины шин дуудаад өө сайн уу баярын минь гээл тэрвэрлээд манай нэс ч алга болсон байх. Саан заяа. Тэр би минт дотор хөөгөө надад ч Урсан 2 VIP руу ороод 0 руу ороод барьж аваад нөгөө охин дээр очоод өрөө байх бол тийм л ичим хийх хүн. Яг бол хамгийн бүр одоо найзуудаараа явуулсан факт юм тийм шүү дээ. За. Готлаа. Гэтэ ингээд яг уусаа тэгэл одоо оюутан байхад ч юм уу те гэж уусаа бид амар сахихгүй уусаа те драмын ангийн хүүхдүүд ч те драмын ангийн хүүхдүүд чи ер нь жоохон галтай дөлтөө те ер нь ийш тийш явал жоохон амар явж байна. Надад бол хамгийн амар болж исэн юм бол бид нар Питер Пен гэдэг нөгөө жүжиг тоглолт гэсэн байхгүй. Хүүхдээ парк дээр Питер Пен гэдэг хүүхдээ жүжиг тоглоо. Тэгээд оройн нэгэд шоутай тэгээд бидний яг таксгүй таад ингээд одоо жүжиг тоглолтог учраас ингээд оруулъя тий. Парк дээр оруулъя гэд. Тэгээд бид нар гээд Питер Пенийхээ хувцастай далаан дээрвчнийхээ хувцастай очилт тгийм игээд далаан дээрвчнийхээ хувцастай ингээд нэг Питер Пений хувцастай ингээд очиод ингээд гоё ингээд яахгүй шоудахгүй. Тэгэл тийч чи ингээд бүдэр саасаа тэгэл бүдэр ингээд бүжиглээл тэгэл бид нар чи харуул энэ бас тэ нэг косплей шоу шиг ямар гоё бай юм бэ гэдэг бид нар ингээд бөөнөрөө шоудод тэгээд байжсэн чи яг 30 минутын дараа ингээд тэр далайн дээрвчд Питер Пен эдэр чи яг ингийн хүмүүстэй ингээд зодолж байгаа байхгүй. Бодолтой тэр. Үлгэрийн баатрууд бодит хүмүүстэй те. Үлгэрийн баатрууд нь госцоо. Үлгэрийн баатрууд нь Питер Пен чи малгацтай дайлцээ. Питер Пен нь пистамен болсон. Шпактага. Алла. Оо шап. Далайн дээрвч юм юу. Тэгээд ийм нөө нэг тэгээд мөрмөж байгаа те. Тэр бүр санаас гардаг. Тэр бүр хол паланаас ч за болцгоё гэдэг цухтагаа те манайд ингээд цухтаас чи ингээд Питер Пен ба түүний нөхдөд ингээд баг хүмүүс хөөцөө тийм тэгээд далайн мэрвчтэй хөөцөө тэр зурлаа гоё байгаас далайн дээрвч уг нь дээрэмдэх хэвчтэй гэсэн чин бүгдээ хөөгдсөн те цодоноос согтсон те тэгтээ ингээд шоуд одоо ерөөсөө уухай болцсон ш маа би нөвдөлдөг байхгүй. За. Яагаад одоо юу болж байна одоо архитай ноцолтоод үтсэн болоо. Дийлэхгүй байна. Мин амар байна. Хамгийн гол нам унгаачаад маргааш нь өвдөд. Тэр үед өвдөхгүй. Тэр үед зодолтоол нь өвдөхгүй те. Нацалтаа нь өвдөхгүй. Маргааш нь би нүл хүндөр. Нөө шидлийнхаа дээр гарчихсан юм шиг. Тэгээд буугаад өгсөн юм те. Буугаад өгсөн. Одоо уулзсан. Ер нь тэгээд анхнаасаа ч ер нь нэг тийм ноцолтгүй зодолтгүй байсан төө. Ер нь бол тэгээд тимий гээл. Одоо бол тэгэл уулан талах чинь. Одоо тэгээд Питер Пен болон тэр далайн дээр бүгд ер нь ийм нөхцөл байдалтай байгаа. Бүгд зарим нь бол тэр чигээрээ явж байгаа. Одоо хүртэл далайн дээр чинь хэвээр байгаа юм шиг. Одоо бол хэвээрээ бас зарим нь бол бас бүр шал өөр болсон явж байна. Гэхдээ манай бэгигээс бол
Юу штэ архины нэрнээс илүү эмний нэр асуувал айгүй сайн мэднэ. Хувьдаа даралтны аппарат те. Хараа намайг ингээд одоо манай хамтлагийн ингээд эдгээр ганц нээлтэлдэг юм даа. Би муу гэдэг тэгээд тоххой. Би муу. Бүр англи руу явахдаа даралтны аппарат аваа явуулсан. X ямар аппарат. Ковидын үеэр чи би чи амар өвдсөн байхгүй юу? Өвчин гэдэг чи тоглоом биш юм бэлээ. Ковидын үеэр би чи нэг амар өвдөөд бүр гайхаад би юусэн эмнэлэг ордгоо байсан нэрээ. Амлын нэр үнэхээр эмнэлэг мэддэгч байсан. Ковидын үеэр нэг өвдөөл тэгэл эмнэлэг рүү ороод үхч болох бүх шинжилгээнүүдийг өгөөд орж болох бүх ямраа те бүх юмд ороо тэгээ бүх ууж болох тэр те бүгдийг уугаад бүгдчлээ л те. Тэгэн готлоо би эдгээр тим өвдлөө гот. Наад чи тэр зүгээр үүдэн штэ чи. Чи 10 грамтаг уухан бол даралт чи огцон мөн чигээр 5 грамтаг л уум уу. Таны яасан толгойч иргээд үн али маа даралтаа үзмэзгээд тэгдэг байхгүй. Тэгээд би чи одоо зүгээр тийм заах эмчиг болсон биз дээ. Чи яг эмчиг заяа. Одоо чи наадах уугаад юм уу? Наадах ч уухгүй ш. Тэгээд одоо чи тэр асуудлаас би салмаар байгаа байхгүй. Би тийм салахгүй ш найзаа. Чин зовлонгийн асуудлаас ингээд салчмаар байгаа. Эдэр ингээд оруулж ялангуяа манай хамтлаг мөөж энэ одоо бид муудаа тэгээд бид муудчгүйтэйгээл баян тэгээд хараа түүхтэй төгөх. Окей, угаасаа бэгийн ингэдэг заяа. Бид нар ингээд хамтлагаараа ингээд нэг сууж муух ч юм уу бэлтгэл нэг юу ч хийж болно шүү дээ. Ингээд ачаалттай. Яа, минь би яа тэр юм байхгүй юу? Тим юм байхгүй юу? Халуун юм байхгүй. Бүр ингээд бид нар ингээд бөөнд ингээд хөтөн зураг авалмаа дандаа. Яа би ярцаад шүү. Яа сүртэй зай бүр царай нүрээ үрчиж. Яар хөт газар. Би нэг жанчвэ нэг найруулсан оранжийн нэг хөрөмсөд шиг хянанд яваад тэг ингээд бид засар цайгүй ингээд зураг аваад тэр нилээ ингээд ядарч байгаа штэ. Тэгээд үүрэн 4 цаг зураг дуусаад 7-оос ингээд 8-аас 9-өөс эхлэв. Тэгэл нээсэн чи. Бацаад бэги энэ усраа уннаал гэлдэж байна. Солиороод байгаа би тий. Мэн чи тусан ч орох юм бол баг амьд гарч ирэхгүй шүү. Чи би одоо ханиат дээр шүү дээ. Би суур өвчтэй. Би наач ханиат дээр би наадах чи ороод юу сэтрэх юм бэлээ хэм мэдэх юм. Гэт зүрх хахт бол наач аюултай гэж хэлсэн дээ. Байж байгаа байхгүй. Бэги гайгүй эдс чи сэргээ зүгээр болоо молоо гэж тэгдэг байхгүй. Тэгсэн чи нэг хүн ирэх та. Хөөш өнгөрсөн жил өвсгөл гинт нөгөө хүүт ус руу ороод нэг жуулчин зүрх нь хаагцчихсан шээ. Тэгэл өрсөө. Үгүй би одоо тэгээ жанчтар очиод хөшөө заавал мань ус руу унах хэвээр өөр ингээд хайраг руу ч юм уу унчих болохгүй юм гэсэн. Үгүй чи яг ус нь амар гоё харагдан марагд ингээд тэгэл би чи за энэ хүйтэй гэж бодож байгаа байхгүй. Тэгэл Коронагийн дурсамж. Коронагийн дурсамж сэтгэл хамаг би салгалаад л хүн тэгээс сэтгэл санаагаараа юм бэлээ. Тэгэл би ч орхын өмч би ч савлж байгаа шин чи. Тэгэл зааг хүүт ус руу бэг ингээ орно гэж намайг түлхэл унгаад байгаа хгүй. Тэгэл паал гэж түлхэл ороод миний яг бие рүү мянган зүү хатгаж байгаа шиг болж байгаа хгүй. За ойлгомжтой. Ингээд орон живж явах. Ойлгомжтой. Бэгийн нэг кинон тоглож байгаад жүшин бэгийн кинон тоглож байгаад хит хүүт ус руу унаад ингээд хөөхж байгаа юм байна. Тэр хоорн бодоод тийм ингээд хөөх тийм юм. За ингээд хөөх тийм юм. Тэгээгүй бодсон чи бас гайгүй. Шилээд гарчих юм шүү. Тэгээ буцаад гараад ирсэн чи бас гоё болт юм байлаа хүүт ус чи. Яг ийм ахгүй амар сэрэг сүлтэй. Яс юм дээрээ миний сүлд ингээд шинжилгээ өгсөн шүү. Сүүлд ингээд миний эрдэс дутгаж байгаа юм байна. Эрдэс чи хүнийг юу наалтаа гэж шүү дээ. Ер нь эрдэс явж үзүүлнэ. Пампинг эрдсээ үзүүлээд цус мосоо гэсэн чи би бүх инт гэж. Бүгд бүр нормал төвшин гарч чинь үйл яах вэ? Тэгэл болцсон шүү дээ. Харин тийм. Наач ингэж аахгүй түрүү нөгөө намрын тоглолтын дээр ингээд хүн ингээл явах те нэг эвгүй хоол моолод ил нэг дотор мотор муухай оригдсон шүү те. Нэг бөөлж мүлж нэг тийм болж байгаа юм. Тэгээ хөдөлгөөн дээр гарах чам. Бөөл нэг хүн явахт бөөлж болно шүү те. Бөөлжвол нэг тийм амар үхлийн өвчин ч юм уу тийм шүү. Хөдөлгөөн дээр гарч ирж байгаа. Ингээ бүгд нэр нь ингэж хараа цаа.
Ингэж үгүйцсэн дээдсэн дэрүү. Йоо би бүр юу энэ өөхлээ. Бид нар Гүүж орж марал. Тайсан ачаад. Ингэж сууж байгаа зүгээр. Юу тийч сүртэй хүлээж авдаг төрлийн хүн байхгүй юу? Жохоо. Толгой молгоо ирэх шүү. За ирсэн шүү. Одоо өглөө гэдэг л тийм юм байдаг жоо сүртэй яадаг. Томор авдаг те. Яаваа гэдэг бөөлчсөн. Тэгэд тэгээ маргааш 3 хоног тоглолтод ирэхгүй байна ш. Имлэг. Бид нар Солонгос руу яваад тэр бөөнөр хамтлагаараа яваад чи явав шүү дээ. Яваад тэгээд очиод нэг хаан бах идэл тэгэл өрсөн бац би их юмараа өдөржингөө бөөлчөөл тэгэл өрсөн. За ер нь болохгүй мэнэ гэл Монгол руу энэ ч рүү яриад нэгдүгээр имлэг би ингээ бөөлц одоо яах вэ болох юм чи яг болохоо байлаа. Тэгээ над руу юм бичдэг гэж байна. Тийм амир имзэг л хүү юм. Хоол ингээ зүгээр идчихэж байгаа байхгүй. Энэ юуны мах вэ гахаа. Яа гэж өөр би энэ ч Яа, яг тийч яах вэ тийм л онцлогтой хүн юм байна. Зүгээр тухайн тэр өхөр гэсэн бол өвдөхгүй байхгүй юу? Тийм сэтгэл зүгээрээ бүр амар тийм ээ. Үнэхээр сэтгэл зүй. Шинжилгээний хариу тийм гарч явах туу шууд өгнө. Таны шинжилгээний хариу нэг жоохон асуудалтай их бол маргааш шууд. Тэгээд таны шинжилгээ их тааруу гарсаа гэж им жиргээ гарс байхгүй. Нөө баарнд алгуулсан охин шиг цагаан балжтай охин шиг бас баг. Энэ дотор би үхтэй гэж шатаар дэш тааш. Үгүй чи мэдээлтэй. Яалта мартай дараа надад яв заалга болгоо. Ямар сүртэй штэ. Бараг одоо ингэ шинжилгээний хариу тааруу гарсаа гэдэг. Бэгийг сонсоод гараа явсан имж буруу хариу нь буруу гарсан байна гэдэг. Оройгоос залгаад бурхан болцсон. Нэг ч бурхан болцсон. Яг нэг нь хамгийн амар заяа бүр гэрлээ бүр яг нэг гэртний юм нэг ихнэр нэг юм хүчит хар. Арай би сая боолчод. Хүндээ. Бүр хизээч хүний хийж болохгүй мийзээ шиг. Би бол одоо боолжныг ихнэрт хэлүүлнээр юу? Зүгээр ингэ чив чимээгүй л юм. Тэгээд боолчод. Тэгээд харин боолчлөө. Тэгээд боолчод огоод бүр одоод эрэхтэл баг боолчдөг. Тэгээ яах вэ? Яг тийм л юм бол нэрэ. Гаагч нэрэ. Баг хугалсан тий. Хугалсан. Баг ихнэр бол машин гишлэг түү яана нэ тэрэг. Тий. Миний би бол Вьетнамаас ирж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хүн онгоцон цугаад ингээд онгоцон цугаар зүгээр ингээд хавгна шүү тий. Ингээ хавгна шүү хүн онгоцон цугаад тий. Хөлөө ингээ харсан чи хөл нь хавгна чинь гинэ. Гутал нь бариад ийн гэж шөөр. Тэгээ шууд л ингээд байгаа махаа хөлөндөө. Тэр чи бүр ингэсэн. Хутлаа тайлцсан заяа. Хутлаа тайлцсан ингээд наашгаа 5 6 цаг өсөж байгаа шүү. Тэгэл гэсэн чи хөл чөдрөөд. Ингэсэн аамс дотор хөл бамбац юм сан. Хөлөө хийх гэсэн чинь хөл ордгүй. Ёо хутлаа тайлсан чи миний хөл амьдралаа тийм болж байгаа. Пүн гээ амар том болцсон байхгүй. Онгоцны үүсэлт шиг дууд миний хөл ингэчлээ. Энэ хөл яагаад би танаа онгоцсон суугаад миний хөлийг гэсэн гэдэг. Тэгээд тийм юм уу? Энэ жоо агарын талбарт болж байгаа хаа. Та янз бүрийн хууч өвч байхгүй. Надад ямар ч хууч байхгүй. Танаа онгоцсон суугаад миний хөл юм болчтой. Гэсэн энийг хариуцаа гэсэн. Тэгээ наашаа ингээд ихнэрлүүгээ ингээ үзэмний шоус мөөс гэсэн бүр ихнэр амар үзэмний шоус боцолгаа. Уцаавал тэгээд газ сүлжээ оруулал байна уу? Миний сая хөл яаж хавгчлаа. Энэ хавн буулахын тулд үзэмний шүүс хэрэгтэй болдог гэж газ гараа хажууд дэлгүүрээс үзэм хавд үзэмний шүүс бастаа байж пүнк гэрлөө ороход ингээд амар том савтай үзэмний шүүс бэлтцээ. Тэгэл газ уугаал маргааш. Эцэг нь хөл бүр амар хавгцсан байдیں۔ Зүг шүү дээ. Гутал багтахгүй. Бай ярьж байгаа нүрээ. Миний одоо тэр нэг юм бяцхан тий. Бигээс тийм байж магадгүй. Одоо чинь хулганы ч юм уу тийм сэжиглдэг тийм амтан байна. Одоо тиймэрхүү баг багт босон явдалч гэдэг юм уу тийм байна. Одоо юу нэг хүн чи одоо чинь хулганаас үхэлцэг хүн үхэлцэг бүр. Миний 10 жилд ингээд болж байсан бас амар фаны юм баггүй. Ээж аваад бид нар ингээ явж игээд наац ах руу золглоо. Чи явахгүй мүү гэхээр би ямааргүй нэ энэ өнөөдөр тэг үлдчихээ гэдэхгүй. За тэгвэл үлдүүлгээд наваа үлдээгээд гэртээ ганцаар. Цагаасаар. Цагаасаар.
Идэж явах юм. Тэгээд зургатаа тавьчихсан. CD-г асаацсан. VCD-гээ тавьчихсан. Кино үзээд тийж байсан чи. Торхол юм дуурахгүй юу? Юу дуурайд байна. Дахиад тар гэл юм дуурайд. Ингээ асч. Нөгөө нэг тавны юм хоёр юм уул боомны цэрээр нэг юм йотон тавьсан байдаг шүү дээ. Тэрийг унгаагаад нэг хулгай ингээ харахгүй юу? Тэр унгаагаад хулгай. Гэт би тийж. Тэр юмыг сүртээ хүлээж авдаг хүн чи тээ. Манай баг ирж одоо хулгайч ороод ирсэн юм шиг тийм амар. Тэгээд би чи шалын мод аваа зав. Би тэр тухайн үеийнхээ чиний 2 байсан. 3 4 хүмүүс ирнэ штэ. Тэгээд тэр хоошоо би цаасар утахгүй болгосон байхгүй. Тэгээд айсантаа нөгөө нэг тавхтаа боо бүгд пүм буццохоо зав. Нөгөө нэг тавхтаа нөгөө нэг хэвийн гондч хугараад тал талшаа бутраад. Тэгээд ширээн дээрээ зохио ширээ хугараад. Тэгээд дахиад нөгөө ч хөөгөө зохио яваад байгаа байхгүй. Ууцаа хуглаад. Яа. Тэр шиг хулганаас үлдсэн бүгдийг хуглаад хэв боомоо нөгөө ч яаж нэг тойроо явцсан. Оногдохгүй. Яаж оногдох юм? Тэгээ оногдохгүй би тэгээд яг цагаан сарынхаа тэр нэг тэр тухайн жилийн цагаан сарыг утахгүй болгосоо ирэхдээ чав ирэх. Ууцсан хэв боомоо уурцсан. Тав мог ботсэрсэн амар ширээ нуурцсан. Чи нөгөө нэг юу Бээжинд бас нэг харах амар хараа үстэй. Тэр яриач чи бүр амар харахнаас ийм юм байна. 0-д ороод суудаг байхгүй юу? 0-д ороод тэгээ суугаал 0-ийн нөгөө нэг энэ таглааны нэг юм шүшүүний тэр ингээ хөдөлчөөд дүү. Тэгээ тэрг нь хөлөөрөө ингэчээл тэгэл 0 суугаал дахиад хөдөлчөөд дүү. Дахиад ингэчээд тэгэл нэг өдрөө сайхан бицлаа суучсан чил 6 хумс ингээд нөгөө нэг юун дундаас чиглэх. Йоо. Нөгөө нэг юун дундаас 6 хумс гэж гарч ирэх хта. Ингэж хоолтуулаад мэ гараад ирдэг байхгүй. Даангуудаа харж байгаа юм шүү дээ. Улаан үдтэй тэр томтой. Гэл тийч чи ойрлоо зөө. Тэр Шанхай тэр нэг 5 хоттой цочод буудалчтай бүгд 5 хоттой цочод буудал дотор яагаар харах байд юм бэ? Тэгэл тэргүүр чинь ерөөсөө суултуурыг аваад өөр цохоод. Тэгээд 5 хот хэл мэдэхгүй шүү дээ. Манайд хулхан байсан. Тэр хэлээд манай өрөөнд харах байсан гэж хэлээд тэгээд ер нь нэг одоо ингээ бодоод байхаар ингээ ухраагаад ингээ бодоод байхаар айгуу тийм юмыг жоо сүртэй хүлээгээл авчдаг. Чи тэг нөгөө ийм жижигхэн цонхоор нь харсан чинь харахнууд нь яа. Тэгээ ингээ нэг ойлгийн юм тийм жижигхэн цонх байгаад байдаг байсан байхгүй. Тэрийг ингээ онгоолгоо харсан чинь нөгөө нэг харахнууд ч ингээ бэлтгэсэн байгаа юм чинь тэгээ зодтолтож модолдог. Нэрийнхаа ийм байшингийн ийм юм дээр. Тэгээ анхудаа харах яаж байгаа. Тэгээ би ингээ бодоод тахаар ингээ зүгээр л юм сүржин хүн. Жохон сүртэй юмыг сүртэй хүлээгээд авчихсан. Одоо ингээ найзуудтай суугаад юм ярьдаг байхгүй. Ингээ тэгээд гисэн чиг зөөгөө жоох тайван. Дийдэж чи угаасаа яг тоглолт ингээ тоглолтын дээр гоё юм хэдүүлээ хэрэглээ тайцсан дээр гоё лазер авч хэрэглээ гэл ингээл ярьж байгаа байхгүй юу. Тэгэл да лазер угаасаа амар юм гэх мэдэж байна амар гоё тайвшир байна. Хийж авахгүй гэж хэлээг байгаа шүү дээ. Амар гоё лазер өөр тийм чи. Өөр тэгээд амар сүртэй үе юм байлээ. Таад бол ойлгомжсон байна. Одоо тэгээд манай нэвтрүүлгийг манай шоуг үзэж байгаа хүмүүсэл би ямар сүртэй хүн бэ гэдэг мэдсэн баха. Сүржин хүн. Ер нь бол ингэдэм билээ. Би яага хулган гэж ярьсан мэхэр нөө хулганаас яг бас яг одоо трама авсан байхгүй. Одоо тэгээд одоо ямарваа нэгэн хүнд нөхцөлөд болно шүү дээ. Одоо жишээ нь амар хүн дээр шартах ч юм уу те. Яг тэр шартсан нөхцөлтөө надад яг яадаг гэж мангар их хулган наашаага ирж байгаа юм шиг. Ингээд наа чамр амар олуулаа. Йоо тэр бол амар хэцүү. Гэтэ тэр бол мангар ховор төрлийн одоо бүр ингээд те хэдэн жилдээ нэг тохиох шаардлагатанд ирдэг тийм л мэдрэмж авах. Тэр чинь яагаад яасан бэ гэхээр яг манай амьдралын одоо нэг тийм циклд нэг ихчиндээ бид нар бөөнд амар олуул амьддаг гэсэн үг тийм жижигхэн нэг өрөө. Жижигхэн нэг өрөө нь бүгд ингээд давхар ингээд көөхөдөж хөвтөд яг үүдэнд би таардаг байхгүй. Эрэгтэйгээ те эрэгтэй эмэгтэйг ингээд тэгэл яг үүдэндээ онцсон тэр байр угаасаа нэг өрөө байр нь 80,000-аар зардаг тийм байр байхгүй. Тийм хуучны дээрээс нь ер нь нурхаж байгаа л байр байхгүй. Тэгсэн тэгэл амьд би тэгтээ хулган бол байж болох бүгд төрлийн хулгануудыг сонсч ийсэн боловч
хараагүй байхгүй. Тэгээ хараагүй боловч бас мэдрээгүй. Тэгээ яг унтчихдаг байхгүй. Тэгээ унтахтаа би ингээд фотолко ингээд төрсөкн дотоороо ингээд хийчүүл дулаахан унтдаг байхгүй. Гадуур нь хийчихээр ингээд тэгж бас унтдаг. Тэгээд сайхан бандгаараа тий фотолко толт ягаад ингээд би юу гэдэг яриулаад тэгээ ингээд унтдаг байхгүй. Тэгээ унтчихсан чи яг шүн дунд харахад яг нэг хацранд нэг юм зөөлөн юм кашмирын чим шиг тий үслэг юм ингээд өнгөрдөг байхгүй. Тэгэл хүн яг илж байгаа юм шиг. Тэгэл ингээл сэрсэн чи яг хүүч яг энэгээр ягаад фотолко ингээл ёо тий үслэг юм. Тэгэл босоод песта гэж жоох хүүхдээсэн. Тэгтээ бүр амар орилсон. Бүр арай дэнд яг мэг шиг орилсон. Тэгэл гэрэл асаацсан. Гэрэл асаагаад манай ах トゥ нар хамаатнууд тий бүгд босч ирэл намайг харж байгаа шүү дээ. Жижиг юм Монгол гэр шиг юм жижиг юм байна. Тэгэл нөгөө хулган чинь энэ битгүүс нурууны хэмжээ амжгүйгээд тэг жижиг хумснууд мэддэгдээд авах шиг. Тэр чинь бүр мангар хайцсан нөгөө биендо би гараа өргөцсөн. Нэг бондгор юм ингээ тойроод л тест бөмбөг. Хамгийн гол нь шиг дотор хийгээгүй байсан бол шууд гарчих гээд шүү дээ. Буулгаад гэдэг хинч буулгадаг. Нөгөө чи бүгд хаахсан. Нөгөө шоктой утчихсан болохоор зарим нойрноосоо ч сэрээгүй юу болоод байгааг мэддэхгүй. Тэгсэн чи байж үзсэн нэг хамаатны нэг ах фотолкноос ингээ татна өстэй. Тэгвэл нөгөө банданаас байгаа юу чинь сулраад тэгээ доошоо пид гэж нөгөө холгож өөрөөр унснаа босоогүй гэсэн. Тэрнээс хойш ерөөсөө одоо нэг юм айцтай тэгээд хулганы шатгаар харахуугаас наашир гэдэг шиг харахуугаас яг нэг юм хулганууд бөөндөө хулгаас ирж байгаа санагдав. Наа чи амар юм байна. Надад бол тийм трама бол. Чамшиг бэги дээр тэгсэн бэги өгцөн. Би бас хортой. Би бас юуг амар Парисын ч юм би бүр зүрстэй тий яг дэлхийн тэр яг одоо юу гэж ойлгуултий. Яг тэр ойлголтоо авсан ч Парисын үзээд жижиг авах тэр Парисын доор зөө. Парисныхаа цамхны доор сэрэлт хүрээлэн төвдүүдтэй төвд жуулчтай танилцаад ууж идээд бид нар бол одоо нэг цустаа мустаа гэцээд танилцаад ууж идээд шүнжэнгөө шоудж жагаад яг энэ ном нөгөө амар гол сэрэлт хүрээлэн зөө. Ийшээ шээхээсээ ч хүртэл би ичээд. Тэгтээ шээчи гэж бодоод 4-5 пи ууцсан шээхээс аргагүй болоод шээчи гэж бодоод сэрэлт хүрээлэн рүүгээ орчоод яг ингээд нэг энд нэг давцсан байсан ингээд хүмүүс суудаг муудаг янз бүрийн тавьдаг. Ингээ шээж байгаа ингээ харсан чи мангар том бүрсэн бараг нохоо шиг гэмээр хулгана байж идэг. Ёо би бүр салга авсан шүү дээ. Амар юм билээ харах ч юм шээ харахууд уулаа нүдтэй чон шиг нүдтэй тэгээ бүр ингээ амар юм яг зүг өсрээд боогоод авах юм шиг харж байгаа. Яг ингээ хажууд. Өө сумшаатаа жижиг ах авсан. Жижиг ах гэдэг үстэй. Яа. Би сая юунд киногоор тэр Вьетнамд явж байгаад бид нэг Ханоид шүн буусан байхгүй юу? Шүн буугаад тэгээ шүн очингуудаа та юм идэх үү гэд тэгээд юм идэх гээд нэг юм газрыг онгорхоо байлгаад тэр чинь зүгээр нэг юм пиар сандал тавиал суугаал нэг юм гараж ирэхээр гэсэн чи зүгээр юм нохоо шиг зүгээр гордцсон байж байгаа. Аа чи харах байж та энэ тэр яа тэгээд ерөөсөө тэр харахгүй юу ч биш тэгээд дээгүүр явж доогуур явж тэгээд сүултээ тоохоо гэсэн. Заа шүү дээ. Хулганы трама гэж. Би бол хулганаас ань жомноос бол бүр за тэгээд дуус. Солонгосныг сурж исэн чинь нэг ганцаархнаа өрөөнд байгаа байхгүй юу? Таазан дээр мангар том жом. Дэрэг алахгүйгээ яах юм ганцаархнаа. Орж мэ гэж готлоо шидсэн нисэд наачтай. Юурстай амар стиг ёо ийм жом авирсан. Алга болчоор бүр айд юм хэлсэн шүү дээ. Хүн чинь бүр цогт сарахгүй болохоор бүр аим. Би чинь тэгээд нэг эмзэг төрлийн хүн шүү дээ. Тэгээ очиод нөгөө нэг идж байгаа ууж байгаа нөгөө далаа хоол молыг хараад гэж яваад байгаа чинь. Мэлхий чи ингээ мэлхийг иддэг гэж үгүй сте. Жомыг иддэм үгүй сте гэл. Юу хисапон яа болоо сте гэл. Энэ агийн ах биг хоёр чи солонгост очиод идэх юм олдохгүй. Солонгос дээр очиж ажилласан. Өсөөд бүр ингээд ажилласан шүү дээ нэрээ Солонгос. Тий шүү дээ. Битүүр чинь очиж ажиллаад тий. Солонгост юу н бүтэн сонссон шүү дээ. Солонгост юу н ажиллах ямар байдгийм бэ гэдгийг л мэдэх гэж явж байгаа шүү дээ. Битүүр түнхтээ очиод бас онгоцныхоо тезийг хийчихье тий. Тэгээ бас найз нөхдөдтэйгээ уулзчихъя гэж бодож яваад очиод бол Солонгост очиод бол бид нар яг тэр хоол хүнсэн таарахгүй юм тий. Үнэхээр монголчууд үнэхээр тасан цогцож те тэр юу тасан цогцож гэж амьдэрдэг юм бэл. Үнэхээр эмзэг хүн. Үнэхээр эмзэг тэгээд эмзэг дээр хоол идэхгүй солонгос хоолнд таарахгүй
ажлыг бол хийгээд байгаа юм чи. Маа Аги Бэги нэрээ Солонгостод бас хөдөлмөр эхлээд тий. Бас одоо хүн чинь залуу хүмүүс чинь ер нь бол бас юмыг үзчихвэл уг нь болоос зүгээр цаашдын амьдралын тий ирээдүйд айгүй хэрэгтэй. Амар их зүгээр юм бэл. Би бол одоо тэр юунаас сонирхуулахад нэрээ жишээл ажил монголчууд ингээд тэнцээ очиод амар их нөгөө баяжаад байгаа тий мөнгө хураагаалгаа тий пүү тэрний оронд нь юу төлдөг гэж бодож чинь тий. Оронд нь тэрний өрөнд нь юу төлдөг. Эрүүл мэнд тий. Цаг хугацаа. Тэгэл өөрийнхөө бүр хамаг байдаг юм ингээд өгж ингэж яа хэцүү юм бэлээ. Тэгээ ингээд бид нар ингээд очих чинь ингээд хүү бэги Аги тойр юм уу? Тий эмоцийн жүжигчин биш тий. Юу байна гэл тий. Юу жаам бэ? Гүй битээр бас ажил хийх гээд мэд. Тийм үү. За хали ингэж хийдэж штэ гэл зааж өгөөл тэгэл туслаа дэмжээл бидний цаана байж зүгээр тэр машины сүүдэрч сууж бид нар хий чин тойр баг гай болоод бүр тэгж мэгж ингээд бас айгүй юу юм бэ те ингээд залуу байгаа дээрээ тэг янз янзын юм үзчих хэвээр те ажилч хийгээд сэтгэлийн хаттай тэгээд би тийм яг үнэ хэлэх зав үнэхээр шамирсан зав 5 цаг гэл би яг хамгийн ихний нөгөө метроны цагт суухгүй бол миний би тутахууд ажилгүй байх хэрэгтэй тоххой. Тэгэл би яг үнэл хараал урсгал басна. Яана гэд тэгэл гараал явдаг. Тэгэл яг хүн 20 хоног ажиллаад тэгэл жигдэрдэм бил. Яг режимэнд ороод те. За ингэх хэвээр өглөө сав босоол асуудалгүй ингээл за. Тэнгуут бидэрт нэг ийм юм дутаад байгаа юм байна да те. Яг ийм цагийн иржим юм шахалттай. Ийм юм манай залуучууд одоо бидний үеийнхэнд тиймэрхүү аягүйх тутаж байгаа юм байна да. Магадгүй тэгснэр амар өвчин тусаад байхгүй баг эрүүл байдаг. Баг гоншгоноод байхгүй баг сэтгэлийн хаттай байдаг. Тийм байлээ. Тийм. Яалтч. Тэгээ би одоо бол ингээл одоо энэ нэвтрүүлгийг энэ ток шоуг болоод залуучууд аягүйх үзэн шүү дээ. Тэгэхээр учраас өөрийг бол янз янз юм гой оруулж явах хэрэгтэй юм билээ. Бизнес рүү ч тэр 8-аар рүү ч тэр те одоо хүчний ажил руу ч тэр одоо тийм спорт руу урлаг руу бүх юу хийж үзмээр бүх залуутаа тэрийг гой мэдрэх хэвээр хийж үзэх хэвээр ойлгох хэвээр болов гэж боддог байхгүй. Тэр бас айгүй амьдралын бас нөгөө амьдралыг өөр харах бид нар яг нөгөө одоо амьдарч байгаа нөхцөл орчныгоо ингээл муулахгүй энд байгаа сайн сайхан бүх гоё юм аа бүр илүү гоёор мэдрэх тий талархах тэр зүйлийг илүү бий болгож өгд юм шиг надад санагдахгүй. Би ч гэсэн Солонгост ингээл ажиллаж зөндөө л ажил хийж үзтээ. Гэхдээ энд байгаа бүхнийг ингээл би ямар гоё юм хийдэг гэсэн юм бэ те. Тэгэхээр тэр бүгдийг хийснээр ингээл аюу гоё сэтгэлийн хаттай болоод би ч даваа гарч ишүү гэдэг имийг авдаг те. Тэр бас аюу гоё зүйлийг хамтдаа тулаад талархал гэж байгаа сте. Одоо шил манай гэр бүлийн хувьд гэх юм бол одоо манайх чинь яг манифест гэр бүл байхгүй. Одоо жишээл манай эхнэрийн хийх бол одоо хийдэг одоо чухал зүйл гэх юм бол манифест те. Өөрөө байгаа юмд талархах, унтж байгаа орондоо талархах, идж байгаа хүнсэндээ талархах, байгаа оронжондоо талархах. Өөр хүүхдүүдэд та ээж аавдаа их орондоо байгаль дэлхийдээ тий ингээ талархах. Тэгмүүд энэ надад суудсан. Одоо сууж эхэлсэн. Хөрсөн бэлдсэн соёолж байгаа байхгүй. Тэг хүн талархах хэрэгтэй. Манайх бүр ингээд 9 өрөөл ингээд байдаг. Жишээлбэл гэрт тий 9 өрөөл байдаг. Тий алд бие минь эрүүл яг айл ингээд 9 өрөөлүүд ингээд байж идэг тий. Тийм нэг хүслийн самбартай гэдэг ч юм уу. Тэг одоо ингээд зүгээр юу хэлэх гээд байна гэх юм бол хүн байгаа зүйлдээ талархна гэдэг ямар гоё юм те. Тэгээ тэрийг дуудна гэдэг ямар гоё юм те. Тэрийг татах хүчээр дуудна. Аз жаргал те. Үйд баялаг те. Эрүүл мэндийг. Ингэж одоо манай гэр бүлийн хувьд тийм гэр бүл байхгүй. Энэ амар ухаарлын тийм юу дугаар болсон зүгээр өстэй. Одоо тэгтээ ингээд энэ ч л амьдралын одоо амт чихэр штэ тийм штэ. Энд чи өөрөө бас амьдралыг нэг ийм тоглоод тэрнийг ийм үед аваад байгаа юм шиг тийм мэдрэмжийг надад лав төрүүлдэг байна. Одоо жишээлбэл чиний бас гоё юм байна тийм хоскопи дээр ингээл бас ингээл энэ жил болоо нэг иймтай болъё ингээ тгий гэл ингээл бас ингээл нэг манифест шиг хүслийн самбартай байхгүй. Тэгэн гутаа тэргээ ингээ харангууд нэг ийм гоё зүр хамтдаа нийлээд амьдралыг ингээд одоо юу гэдэг яа энэ ингээд энэ биш. За энийг хойлоо энэ талаас нь үзээд ингээд үзье гэдэг тоглоом тоглож байгаа юм шиг тий. Амьдрал тэр нь ерөөсөө тийм битээр юуны төлөө явж байгаа вэ гэдэг ингээл зураг хөрөг бүх юмтайгаа би тэр ийм төлөө явж байгаа. За окей. Тэр нь их сайхан юм шиг. Одоо жишээл тоглоом гэдэг тэр амар олон ийм хүмүүс бас санал нэгдэв юм билээ л дээ. Жишээл одоо бидний дэлхий те
хизээж устдаад алга болчих юм бүүм те. Одоо ингээд манай дэг сууж исэн чинь нэг солир унаал тэгэл дуус үстэй нэг үерлэл нэг ус ягаал бид нар хүчин үстэй тий. Тэгээ одоо энэ амьдарч байгаа аймаг тоглоом гэж хүмүүс айгу боддгийн гинэ. Үйт авч байгаа юм шиг. Одоо шил бидний энэ нэвтрүүлэгт орж байгаа нэг юм гоё тоглоомны нэг үе тий. Бидний одоо нэг юм кинонд тоглож байгаа нэг юм үе тий. Энэ амьдралын юм саад бэрхшээлүүд нэг юм үйт авч байгаа юм шиг гэж аймаг хүмүүс тэгж яад юм. Тэгж манифест хийдэг гэдэг чинь үү тий. Тэгээд одоо манифест утга учирыг яг бүр амар сайн ойлгоогүй байгаа ч гэсэндээ гоё итгэх хэрэгтэй юм байна те. Энэ байгаа цаг хугацааг амар гоё өнгөрүүлэх хэрэгтэй юм байна те. Зөвхөн яаж юм зөвхөн гэхдээ юу ингээд эхлээд ингээд байгаа мөртлөө цаагуур амар ойлгоцсон байдаг. Би бас яг өөр дээр бодлоо л да. Нөө миний хувьд одоо сүүлийн 1 жил бол ерөөсөө хамгийн амар бүтээмжтэй жил байхгүй. Хамгийн амар бүтээмжтэй тэгээд ерөөсөө надад яг нэг өдөр ч амралт байгаагүй. Нэг өдөр би ер нь амарч үзээгүй яг сүүлийн 1 жил болж үзлээ. Тэгэхэд миний сүүлийн 1 жил гормоны шинжилгээ, дааврын шинжилгээ, миний бүтэн биеийн шинжилгээ, бүтэн биеийн имра эдгээр бүгд бас ингээд хамгийн сайнаар гарсан байхгүй. Тэгэхээр би харин бас дотроо ер нь зүгээр яг энэ яриа болохоос өмнө дотроо бол тэгээ бодсон юм байхгүй. Байгаль хөдөлж явах хэрэгтэй тийм. Ер нь тэгээ би ингээд би өмнө өөрийгөө шахаагүй ингээд таавараа байсан байгаа байхгүй тий. Энэ тоглоё. За энэ тоглохгүй. Гэт энэ жилээс би бол хин эцээхгүй тоглоом дөрөхгүй байл амжуулна би чадна. Би тэгвэл 6-д босчих л та. 7-д босчих. За би тэгвэл 10 гэхэд дуусгачих. Би дахиад яагаад хэлхийн сургалтанд явж чадахгүй гэж. Өксөн 2хан цаг л юм байна шүү дээ. Би надад 10 хэдэн цаг өнө өдөрт. Тэгэхэд би энийг 2-ыг ийшээ өгч гээд. Ингээд за би энд нь хүүхдээ авъя. Энд нь орой аавна. Би чадна гэж. Зарим үедээ гүүж мүгэж юм. Тэгэхэд хүн одоо юу гэдэг би амар зовсон, би амар ядарсан, минийх муу гарандаа гэж хэрэг бодсон бол тэг хэцүү шүү дээ. Тэгэхэд зүгээр яг хүн ингээд хөдөлмөрлүүл амар бас ирүүл байгаа байхгүй тий. Энэ ч өөрөө бас ингээд амьдралын хамгийн гоё кинди. Одоо бидний хувьд тэгэхэд бид нар залуу хүмүүс тий дөнгөж 30 хүрж байгаа 30 гарч явж байгаа залуу хүмүүсийн хувьд ойлгох хэвээр амьдралын яг ийм чихэрлэг момент байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй нэрээр бас ингээ орчлоо. Гурлаа бараг л амьдралыг яг ойлгоцсон юм шиг байна. Одоо энэ нэвтрүүлгээс дараа ингээд гурлаа бүр амар гайхалтай амьдрах юм шиг санагдсан. Одоо жишээлбэл цогтойг ингээд ярьсан одоо тэр саяны зүгээр жижигхэн кейс байгаа шүү дээ. Одоо жишээл би тэгвэл 6-ад босчих. Би амжуулчих гэдэг энэ юу би авчиж байгаа байхгүй. Одоо шил би авчиж штэ. Надад ингээд за би ингээд цогтой ингэж юм. Би ийм байж болно. Тэгвэл Б-ийн ийм байна. Ийм байж болно. Тэгвэл бид нар нөгөө нэг бие биендээ одоо ингээд танаа ингээд ток шоуд холбот бид нар бие биендээ ингээд дандаа юм өгөөл тий. Амттан өгөөл тэрийг амтлуулаад цаашаа ингээл яг манай нөгөө кино ток шоуны ширээ хоосон нөгөө зочинд чихэр өгдөг үү тийм байдаг нөгөө нэг спонсор байдаг үү бөгөөд олддог нөгөө нэг утга учир нэг юм те бид нар нэгэндээ өөрсдөө юм өгөөд байгаа юм өгсөн. Би юу ч өгөхгүй гэдэг найрагчтай гомдсон чи тийм ба. Анан дафиха бидэрт энийг ойлгох гад таад ширээ хоосон байлгацсан те. Тэгээ одоо авлаа чамнаас өгсөн бол бэлгтэй нэвтрүүлэг шүү. Би бас амар их болоо. Надад бэлэг хэрэггүй шүү. Би зүгээр хангалттай авах юм авцсан. Тэгэл болоо. Үглээш үзэжтэй. За. За нэрээ өстө чихнээсээ өстө яриад баймаран те. Үнэхээр нэвтрүүлгийн цаг яалч үний юм байна. Цаг байгаа учраас нэвтрүүлгээ жаргаахгүй боллоо гэж яач утга учиртай. За өнөөдрийн маань зочин маань Бэги байлаа. Тэгээд нэг продакшны хамтлагаасаа залхуураад одоо зочин тий хамтлагаасаа ингээд авчираад ирнэ гэж бити бодороо тий яалчгүй бид нэр одоо хамгийн сүүлийн төсөл эмоц одоо дүүр хот шоуны маань одоо бас үзэгчд бол мэдж байгаа. Үнэхээр гал гарсан бас пародиг хийсэн. Манай Баярмаа Бэги тэгээд залуу гэр бүл тэгээд залуу гэр бүлийн төлөөлөл манай Бэги бас надад л маш сайн аав шиг санагддаг. Тэгэл заавалчгүй л одоо нийгэмдтэй ингээд би бол сайн аав шүү гэхээсээ илүү тэр нөгөө нэг аав гэдэг тэр хумсралч ингээд яг үр хүүхдтэй яг чин сэтгэлээсээ ингэж одоо аав байхын төлөө хичээдэг тийм аав бол одоо хамгийн мундаг аав шүү. Тэгэхээс бол өөрийгөө үзүүлж байгаа аав бол сайн тэр болгон сайн биш үү те. Тийм болохоор тэгээ мундаг аав, сайн жүжигчин, маш гоё дуулдаг. За артист болоороо гоё уран бүтээл гоё хийгээрээ те. Бити хичээрээ те. Ичих юм даа ич. Тэр ичихгүй юм дээр хөө уран бүтээл хийж байгаа хүн биш те.
тэрийг хүн баг үзнэ үү зүгээр маа Их ахгүй үзнэ хамаагүй үү? тий. За Тэр ойлголоо. хамгийн гол нь чиний дотор хүн чинь тэрийг хиймээр байгаа бол ихэц таахгүй. Nëс хин нэгэн зориулж биш өөрөө зориулаад энэ гоё аяасаас гараар найз нуусаа чамайг амар амжилттай байна гэдэг чи мэдж байгаа За учраас. баярлалаа өө ямар гоё. Тэгээд хоёр найзынхаа урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн найздаа бас маш их баярлалаа. Тэгээд Баярлалаа. бас жижигхэн бэлэгтэй. Өө бэлэг яахсан бэ? Юу юм чи энэ Яахсан бэ? Яахсан. Манай бэгэж айгүй үзэсгэлэнтэй их нэртэй хөөрхөн охинтой. Тэгээд за манай хамтран ажиллагч Мина гэдэг дэлгүүр байгаа. Оо за. Тэгээ энэ чинь Өө юу гоё. Минад хамтарч юм уу? Сайн Бэлгийн биш үү? карт. нэрийг хин гэсэн байлээ тогтоосонгүй. Мина. 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 Мина гээд аксессуарын дэлгүүр идэг. За миний хувьд бол бас хамтран ажилладаг, маркетинг дээр нь ч гэсэн ажилладаг ийм дэлгүүр байгаа. Хүмүүс минийх ч гэж бас боддог. Гэхдээ чинийх байдаг. За тэгээд Мина картын бэлгийн карттай болсон байгаа. Тэгээ би найзтай зориулаад бэлгийн карт авчирсан. Хөөхөн үжиндээ бас гэрлээд манаас хэрэглэх байхаа гэж бодож чинь. Тэгээ та нар маань очиж октодынхаа стрессийг тайлаараа энэ дэлгүүр. За баярлалаа. Тэгээд ийм карт байна. Манай хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За манай хамтран ажиллагч шоп аддикт дэлгүүрээс маань болохоор дараагийн дугаараас энэ удаа болохоор бэгидээ бол өгч чадахгүй харин гэхдээ бэгигээс нэг юм авчи. Тэр одоо зөв юмны төлөө хичээд идэг тэр нэрлэхүү зан тэр өвчихий зангийн харин найзаасаа авчи. За тэгээд өнөөдрийн зочин бас сонирхолтой байсан болов уу гэж бодогдож байна. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяртай үзэгч. За баярлалаа. Баяртай. Амьдралыг амтлыг Candy Talk Show.